Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За тэгэхээр өнөөдрийн дугаар болохоор бид нэр дээрлэхлийн талаар ярих гэж байна. За дээрлэхлийг яагаад ярих хэрэгтэй вэ гэвэл энэ угаасаа л хаасайгүй байдаг зүйл. Бидний иргэн тойронтэй наснаас хамаарахгүй 10 жилд ч одоо байсан. За тэгээ ажлын хамт олонны дунд ч байдаг. За яагаад энэ талаар бид нэр мэд хэрэгтэй вэ гэвэл танд ч тохиолдож магадгүй, таны одоо хүүхэд, таны хайртай хүмүүс ч тохиолдож магадгүй зүйл учраас энэ тал дээр сайн ялгаж, салгаж ойлгодог те. Яаж эхэлдэг, яагаад эхэлж байгаа юм, те. Яаж эндээс тасан сэргийлэх юм гэдэг талаар ойлголтуудыг ер нь авах нь их чухал гэж бодож байна. За тэгээд энэ тал дээр ярихад маш тохиромжтой хүн бол одоо манай өнөөдрийн зочин байгаа. За манай өнөөдрийн зочныг та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын их сургуулийн боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, оюун сэтгэл судлаач, оюун дэлгэр багш маань ирсэн байна. За тэгээд оюун дэлгэр багш болохоор 2014 онд Монголд ирсэн, гадаад сурч агаад төгсөөд тэгээд 15 оноос хойш миний мэдж байгаагаар намайг оюутан байхад багш ирээлээ энэ талаар бид нэрт ярьж өгдөг байсан. Тэгээ бас оюутнуудтай хамтраад те энэ тал дээр аягүй их судалгаа хийж байгаа. Тэгээд энэ тал дээр бол яг ярихад бол маш туршлагатай хүн байгаа. За тэгээд сайн байна уу багшаа? Сайн байцгаана уу? За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Зүгээрээ. За таны судалгаанууд ер нь хэр явж байна? Тэгэхээр судалгаанууд 2015 оноос хойш ер нь эхэлсэн гэж хэлж болно. Үеийнгийн дээрлэхэл буюу буллингийн талаарх хамгийн анх судалсан хүн бол Норвегийн эрдэмтэн Dan Ollis гэж хүн байдаг. Тэр хүний боловсруулсан буллинг questionnaire гэдэг үеийнгийн дарамтыг илрүүлэх тийм судалгааны аргыг орчуулад тэр хүн зохиогч байсан өөрөөр зөвшөөрлөн аваад анх бол 2015 оноос сургуулиудаар судалгаа хийж гисэн. Тийм тэгээд нийлтийн нийгэм хүрээлэн оюут толгой за тэгээд ЮНЕСКО гэх мэт байгууллагуудын санхүүжилтээр бас муусын оюутнуудын тусалцаатаагаар 1000 гаруй тий судалгаа авах болгондоо 1000 гаруй дунд сургуулийн сурагчдыг бол хамруулж исэн. Тэгэхээр нэлээд том дата бол үүссэн байгаа. За Монголд ер нь дээрлэхэлтийн байдал одоо хэр байна? Одоо ингээл одоо кино мэн дээр харж ингээл те Америкийн кинонууд дээрлэхэлтэй янз бүрээр харуулж байгаа шүү дээ те. Гэтэ яг бод амьдрал дээр бол нэг скул шүүтинг гэдэг байгаа те. Одоо сургууль дээр очиж нөгөө зэвсэгтээ очоод багшаага буддаг, найзуудаа буддаг те. Нөгөө дээрлэхдэгээс хүүхдүүдэд буддаг ч юм бол дээрлэхэлтээс аягүй их болдгоо гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд одоо ямар ч байсан скул шүүтинг бол болохгүй байна. Гэтэ бас те тийм их юм болох гээд үр хөврөл нь явж байгаа ч юм билүү те. Тийм. Дээрлэхэл ямар байна гэдгийг хэлэхээс өмнө яг юу вэ гэдгийг бас тодорхойлох нь зөв байх гэж үзэж байна. Дээрлэхлийн үндсэн 3 шинж байдаг. Юун түрүүнд хүчний тэнцвэргүй байдал дээр үүсдэг. Хоёрт нь болохоор тавтагддаг, буюу тавтагдах болцсохгүй байдаг. Гуравт нь тухайн хүнийг өвтгөх, гэмтэх тийм сэтлэр үлдэгддэг гэсэн ийм үндсэн шинжүүдтэй. Тэгэхээр сая Бадралын хэлсэнчлэн энэ бол ганцхан сургуульд байдаг зүйл бол биш. Энэ цэцэрлэгээс эхэлдэг гэдэг судалгаанаас тодорхойлсон. Дээрээс нь те ажлын байранд байдаг. Хосын харилцаанд хүртэл дээрлэх байж болно. Яг хөө тэрийг янз янзаар бид нэр магадгүй гэр бүлийн хүчирхийл гэх мэт өөр хэлж байгаа л та. Гэхдээ энэ маш эртнээс ер нь бол өөр хөврөл нь бол явагдаж идэг. Яг дунд сургуулийн сурагчдын хувьд давтамж нь тархалт нь ямар байна вэ гэхээр сурагчдын 53% нь ямар нэг байдлаар үеийнгийн дарамт дээрлэхэлд холбогдсон байдаг. Ямар нэгэн байдлаар гэдэг нь нэг бол дээрлэхэлдэг, ганцхан дээрлэхэлдэг хүүхдүүд байв. Эсвэл өөрөө дээрлэхүүлдэг, бас дээрлэхдэг. Эсвэл ганцхан дээрлэхүүлдэг гэсэн байна. Тэгээ огт дээрлэхүүлдэггүй болон дээрлэхдэггүй хүүхдүүд бол 50-аас доош байхгүй цөөхөн. Тэгэхээр энэ бол харьцангуй одоо бусад улс орны давтамжтай харьцуулахад манад өндөр тоо. Жишээлбэл Германд 8% гэж ах жишээтэй. Дээрлэхлийн яг хувийг ингээ харахаар айгүй доогуур байдаг. Тийм ээ. Манад болохоор 50. Яг ингээд оролцож байгаа энийг бол ингээд системийн талаас нь ингээд дээрлэхүүлдэг хүүхдүүд нь хамтд нь оруулахаар бол талаас дээш бол гарч ирээд байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол Германтай харьцуулахад бол маш өндөр юм шүү дээ. Бусад орнуудтай харьцуулахад Солонгостой ерөөдөө ойролцоо. Тийм. Солонгостой ойролцоогоо
ганцхан бусдад дээрлэхүүлдэг хүүхдүүд бол нийт оролцогчдын. Одоо энэ бол зөвхөн 2019 оны тоо баримт тэгэл ярьж байна л да. Тэгэхээр энэ тоо баримт бол өөрчлөгдсөн байж магадгүй. Ямар ч байсан нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 23% нь дандаа дээрлэхүүлдэг. 17% нь бусдыг дээрлэхдэг болон дээрлэхүүлдэг. Тэгээ 13% нь дан дээрлэхдэг. Ингээд нийлүүлэхээр энэ 53% болж байгаа. Тийм. За дээрлэхэлтийн талаараас илүү сайн ярихын тулд ялгуурлан гадуурхах гэдэг ойлголтыг бас ирээдээ. За энэ хоёр бол өөр ойлголт ч гэсэн бас айгүй олон зүйл төр хамтраад байдаг гэж магадгүй гэж бодож байна. Тийм. Дээрлэхэл гэдэг нь бас дотроо хэлбэртэй өөр хэлбэрээр илэрдэг. Тэрний нэг нь гадуурхах байж болно. Эсвэл бие махбодоор өшөглөлжтэй бие махбодын гэмтэйг эсвэл мөнгөний булаах, идж байгаа хоолны булаах ч гэдэм юм материалын талаар илэрч болно. Эсвэл үг хэлээр доромжлох, нэр хоч өгөх, шоолох байж болно. Эсвэл шууд бус байдлаар араар нь муулах байж болно. Болно гэдэг нь илэрдгээл гэсэн үг. Тэгээд ялгуурлан гадуурхах гэдэг нь тухайн хүүхдийн ямар нэг онцлог шинж дээр дөрүүлж магадгүй хөвчлэн тэгдэг. Тэр тусмаа тэр онцлог шинж нь тухайн хүүхдийн өөртөө итгэх байдалд нь сөргөөр нөлөөлдөг онцлог шинж байх юм бол тэн дээр нь дөрүүлдэг. Ямар нэг байдлаар сул дорой харагддаг, өөртөө жоохон итгэл муутай харагддаг байх юм бол тэрийг ашигладаг гэсэн үг. Тийм. Гэтэ тэр хүүхэд заавал сул дорой байх албатай биш. Тийм. Зөвөр өөр байсныхын төлөө гэж. Тийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ бол олон янз байдлыг хүлэн зөвшөөрөх соёл тухайн сургууль бий болох ёстой гэсэн үг. Бид нар өөрөөсөө өөр хүнийг хараад тухгүй, өөрөөсөө өөр хүнийг ойлгохгүй байхаараа дургу байх хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр тэр соёлыг сургууль даяар бий болох нь айгүй чухал байдаг. Зөвхөн дээрлэж байгаа хүүхдийн асуудал биш. Багш нь хүртэл хүүхдүүдээ хувцаар нь гадуурхдаг тийм тохиолдлууд байгаа байхгүй сургуулийн судалгаа ихээр. Тийм. Тийм. Ер нь яг нэг жинхэнэ кейсүүд төр ч гэсэн багш нь ингээд хүүхдээ одоо сурагчаа бөөлөдсөн заяа бусад сурагчтайгаа нийлээд тэр хүүхдийг муулж исэн тийм яриад байгаа байхгүй. Багш нь өөрөө шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй хэцүү асуудал байна тийм. Яг энэ асуудлыг бид нар зүгээр ажиглалтан дээр яриаггүй судалгаанаас ярьж байгаа. 2019 онд баруун Вашингтоныг сургуулийн багш нартай хамтраад сургуулийн уур амьсгалыг илрүүлдэг судалгааны аргыг яг Монгол хүүхдэд зориулсан модификац хийсэн. Тэгээ энэ судалгааны хүрээнд бас чанарын судалгаа хийхэд танаас сургуулийн уур амьсгалыг сайжруулахад та нарын зүгээс ямар зөвлөмж өгөх вэ гэхэд бол хүүхдүүдийн өгж байгаа зөвлөмжүүдийн хамгийн их нь багш нартай холбоотой байсан байгаа байхгүй. Тийм. Тэгээд багш нь өөрсдөө хүүхдийг юу байдалд оруулдаг, багш нь хүүхдүүдийг ялгуурлаж харьцдаг, дүнгээр боодог ч юм уу тий нэр хоч өгдөг. Эдгээр чинь ийм зүйл бол зүгээр юм аа гэдэг ойлголтыг бас өгöd мессеж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр багш нар бас энэ дээр агуулсан анхаарах хэрэгтэй гэсэн. Тийм. Сурагчдын үед дээрлэх нөгөөний сэтгэлгүй байсан хүүхдүүд багш нарынхаа одоо тэр хандлагыг хараад тэгээд энэ хүүхдээ ингэж болох юм байна гэсэн бас ойлголцтой байж болох юм байна тий. Тийм, бид нар одоо ингэж ярьдэн штэ. Энэ хүүхдийг л өөрчлөх хэрэгтэй. Энэ хүүхдэл ганцаараа асуудалтай гэж ойлгодог. Гэтэл энэ бол хүн болгоны оролцоотой асуудал. Сая бид нар одоо дээрлэхүүлдэг гэж ярьж байгаа боловч хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс бол хүндлэнгийн ажиглагч байхгүй. 47% нь байгаа штэ тий. Тэгэхээр энэ хүмүүс юу гэж юм гэдэг нь бас айгүй чухал. Энэ хүмүүсийг оролцуулах хэрэгтэй. Тэгэхээр хүндлэнгийн ажиглагч гэдэгт ганцхан ажиллаж байгаа хүүхдүүд биш. Багш нар орж ийн. Бид нар гадаа явж байхдаа ч гэсэн сургуулийн ойр орчим тоглоомын талбай дээр хүүхдүүд бие биенийгаа дээрлэж байхад хажуугаар нь өнгөрч ийн гэдэг чинь бид нар энд энийг хүлэн зөвшөөрж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бид нар бүгдөө өмнө хамаатай байх хэрэгтэй юм шиг тий. Өмнөх дугаар дээр бид нараас энэ тал дээр айгүй ярьсан л да. Conformity нийгмийн нагаан төрөлтийн талаар ярьсан. Тэгмүүд яг л үнэн ингээд нөгөө аливаа муу юмыг бид нэр ингээд өөрсдөө хажуугаар нь зүгээр өнгөрнө гэдэг бол тэрийг дэмжих хөхүүлэн дэмжиж байгаа л хэрэг байна. Тийм хүлэн зөвшөөрж ийн гэсэн. Тийм. Тэгэхээр ер нь бас яг том зургаараа харах юм бол яг нэгдсэн журмаар л те. Одоо яг нийт боловсролын системд, нийт соёлд нь энэ нэг одоо төрний багшийн онцолж байгаа аюу гоё юу байна л та те. Өөр байгаа байдлыг хүлэн зөвшөөрөх үзүүлэлтээс хамаарч байна гэдэг те. Энэ бол яалтч бид нэрт хэрэгтэй те. Одоо нэг нь жоохон өөр онгот ингээл одоо дээрлэх гэдэг бол аюу тод харагдаж байна. Тэгэд яг сургуулийн зүгээс энэ тогтолцооны асуудал гэж ярьж байгаа дээр боловсролын амнаас сургууль бүр үеийнгийн дарамт дээрлэхний эсрэг бодлоготой хэвээр гэсэн өдөртмж өгсөн юм байлээ. Тэгээд яг энэ хүрээнд бол бид нар 3 болон 50 дугаар сургуультай хамтарч ажиллаад эцэг их багш сурагчдын багийн төлөөл одоо оролцуулаад үеийнгийн дарамтын эсрэг журам боловсруулж исэн. Тийм одоо тэд нар бол хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Ямар гоё мэдээ үү те. Тийм. Тэгэхээр бусад сургууль ч гэсэн тэгж хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо олон улсын сургуулиуд нь шүү дээ. ISU лөө тий.
Улаанбаатарын олон улсын дунд сургууль гэж байдаг тийм. Тиймэрхүү олон улсын сургуулиуд бол тодорхой хэмжээгээр өөрсдийн гэсэн тийм баримтлагч оронтой гэдэм билээ. Тийм. Тэгэхээр сургууль болгон наад зах нь эхлээд яг дээрлэх гэж үе энэ тохиолдолд юу хийх ёстой гэдэг айгу тодорхой тэнд оруулж өгөх хэрэгтэй. Гэтэ ганцхан багш нар биш энд эцэг эхчүүд бас айгу чухал үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр сурагчид ч гэсэн оролцох хэрэгтэй. Зөв. За ямар ч гэсэн ингээд энэ тал дээр ажил хийж байгаа тухай мэдлээ. Ямар юу вэ гэдгийг юу н ойлголоо. Гэтэ ингээд ингэж одоо ажил хийх нь ач холбогдолтой болоод бас ингэж ажил хийгээд байгаа тийм ээ. За манай сонсогчдын хувьд бол бас тодорхой болгож үгүй те. Дээрлэхэлт ингээд үргэлжлээд байх нь ямар хор хөнөөлтэй. Яагаад одоо энийг бид нэр эсэргүүцэх ёстой юм те. Яг энэ подкастыг сонсож байгаа хүмүүсээс жишээлбэл таны хин нэгэн дээрлэгчсэн та санаж гэнэ үү гэвэл айгу тод санаж байгаа. Хин нэгэн айгу муухагаар хэлсвэгийг бид нар мартдаггүй шүү дээ. Насан туршдаа ингээд үлдсэн байдаг. Тэгэхээр наад зах нь муухай дурсамж ингээд бид нарт үлдсэн байдаг. Айгу насан туршдаа эмзэглэж идэг. За яг хүүхдүүдийн тухайд ярихад бол наад зах нь хичээлдээ дургу болно. Хичээлдээ явах дургу болно. Жишээлбэл дээрлэхүүлдэг байх юм бол сургуультай дургу болдог нь бол сулгаагаар харагдсан. Энэ бол одоо уруу пропорционал гэж хэлдэг шүү дээ. Иймэрхүү байдлаар бол ажиглагддаг. Тэгэхээр хичээл сурлах нь муудна гэдэг нь бол хүүхдийн хамгийн чухал зүйл бол бас хичээл сурлага байгаа шүү дээ. Тэр нь муудаж байгаа. За тэгээд мөнгө төгрөгөө дандаа хүүхдэд булаалгадаг ч үгүй юм уу? Хоол цайгааж олигтой идэж чаддгүй, 0 орчхоос айдаг те 0 дандаа дээрлэл явагддаг. Дандаа хараа хяналтаас гадуур дээр явагддаг учраас ингээд гэртээ харах замдаа дээрэндүүлдэг ч үгүй юм уу? Яна янзын тиймэрхүү байдлаар хор хохирол бол мэдээж байгаа. Түүнээс гадна гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж байдаг шүү дээ. PTSD гэдэг. Post traumatic. Тийм тэр бол ингээд яг дайн тулаанд явж исэн, байгалийн гамшигт өртөж исэн, хүчирхийлд өртөж исэн. Яг тэр хүмүүстэй адилхан зүгээр л тэр дээрлэгчсэн хүүхдийн нэрийг сургуулаа төгссөн дараа сонсоод хүртэл гидсэн базалдаг зүрхэн хүчтэй зохиолдог тий. Ингээд 50 биш болдог, төгшүүр маш хүчтэй илэрдэг. Тим шинжүүд илэрсэн хэрэглээдэг. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйн гэмтэл маш том хор нөлөө нь бол эндээс бол харагдаж байна. Тийм. Тэгээд хамгийн бас нэг хэцүү зүйл нь өөрөөсөө ичдэг. Уг нь өөрөх нь буруу биш шүү дээ. Хэнийг өөргөн дээрлэж байгаа нь. Гэхдээ ичгүүрийн мэдрэмж аяг хүчтэй илрээд өөргөө ямар нэг байдлаар муу байна гэж ойлгоод үүнийг хин нэг дэлхээс айдаг. Ерөөсөө олон 7 жилийн турш ч юм уу те аягүй олон жилийн төгсөн төслөө дээрлэхүүсэн мөртлөө үүнийг хин ч хэлэх хүүхдүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хин ч хэлэхгүй байгаа болохоор асуудал шийдэгддэг. Тэгээд дээрлэж байгаа хүүхдүүд улам хүчин нэмэгдээд ингэ болоод яваад байдаг. Тэгээ одоо яг нөө дээрлэж байгаа хүүхдүүд нь бол ямар нэгэн одоо өөр байгаа байдлын ч юм уу те хараал тэн дээр нь ингээд эсвэл яг жоохон одоо дутуу байгаа талын ч юм уу те тэн дээр найг хүүхд өрөөлдөг болохоор тэрлүү найг хүүхд тийм анхаарал өгдөг болохоор тэр тал руу өөрөө ч магадгүй их анхаараад ичих хэстэй юм шиг нуух хэстэй юм шиг дэмжиг авдаг гэсэн те. Тийм хүн болгонд өөрөн гэсэн нэг онцлог гэж байгаа шүү дээ тий. Хэнийгч яг өөр юм нь олоод ирлгэж болохоор байгаа байхгүй те тэгэхээр тийм. Гэхдээ яг зөвхөн одоо дээрлэхүүлж байгаа хүүхэд ямар нэг байдлаар сул талтай гэсэн үгээрс биш гэдгийг мэдээж дахиж хэлэх хэрэгтэй баг. Гэтэ өөрөө тэрэндээ эмзэглдэг байх юм бол гол нь тэн дээр нь ингээд тоглолт хийгээд байна л гэсэн үг. Тэгэхээр хүүхэд бас өөргөө эргээр хүлэмжшүүлэх нь агуу чухал гэсэн үг л тий. Үүнээс гадна эцэг эхчүүд нь хүүхдээ агуу дэмждэг өөрх нь үзэл бодлыг сонсдог байх нь агуу чухал байгаа. Чи хүний өдөөс юм хэлдэг хийн гэдэг ч юм уу хүүхдээ өөрсөө хүндэлдэг үгийг сонсдоггүй байх юм бол хинч наваа би хүндлэгдэх хэвээр хүн гэж өөрсө бодохгүй байхаар хүн өргөн дээрлэхээр энэ бол окей гэж хүлээж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бас өөрөө болохгүй л энэ л гэж бодоод байна шүү дээ. Тийм. Тэгээ одоо яг магадгүй ингээд үзэл бодлон төлөвшөөд те амьдрал ахуудаар одоо гараад явцсан те. Тий өөртөө итгэл нь одоо өндөр байгаа хүмүүс ч юм уу те. Дээрлэхэлтийн тал дээр. За одоо миний ингээд үсийг ч юм уу одоо бурж харгаа шалгаад би окей баярлалаа гэж те. Тэгээ 10 жилдээ миний үсийг шалдаг гэсэн аахгүй. Тросн толгойт гэдгээс аахгүй. Тэнгүүд яг бид тэр үед амар имзгэлдэг те ингээд үсээ ингээд бүгд хосчмаар санагдаа аюу хэцүү. Тэгээ ингээд шулуун ус заяачихгүй явтаа гэж боддог. Аюу хэцүү гэсэн. Тэгээ одоо бол яг ингээд нөгөө энэ үсэнд маань бүр ингээ хүмүүс дуртай. Одоо нөө үсчид ингээ магтдаг те. Өөртөө итгэлтэй дэрийг ингээ би өөрөө голохгүй болгоод хүмүүс голоо олчихж байгаа хэрэг те. Тэнгүүд яг нэг юм тэгтээ өсвөр наснд бол би яг одоогийнхоо сэтгэхүр өсвөр наснд очсон ч гэсэн хэцүү байхаа. Яа тэгэхээр өсвөр насны тэр олон гормоны өөрчлөлтүүд те. Тэгээ нөө нэг үе тэнгийнхний нөлөө ч айгуу чухал шүү дээ өсвөр насны. Тэнгүүд үе тэнгийнхэн юу гэж бодож байгаа надад амар чухал байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол тэр хүн дээр тусгаж авах юм бол угаасаа илүү хэцүү байдалтай байхгүй те. Тэгэхээр ээж аавын зүгээс одоо багш хэлж байгаа шиг те дэмжлэг үзүүлж авах юм өөрийнх нь үн цэнийг мэдрүүлэх нь аюул чухал байгаа байхгүй те. Тэг хин нэгэн тэгж хэллээ гэд өөр хөдлөөр анханасаа айгүй эрэг бодолтой байх юм бол бас харцангуй гайгүй мэдээж хүн тусна л та.
хүн ер нь өөрийнхөө нөгөө нэг бас өөрийнхөө нэг сул талыг ч юм уу нэг малтаатай талаа мэддэг штэ. Тэгээ нөгөө нэг эсрэдлийнхэн үнэн нь өөрөө тэр хүнийхээ өөрийнхөө нэмийг анзаараагүй байхад өөрөө хилэнгүүт шууд тэрэн дээр нөгөө нэг хүн тололт хийгээд тэрийг ингээд жоохон ингээд шүмжлэх ч юм уу шоглоод өвчдөг. Тэнгүүд бас өөрийнх нь өөртөө итгэл бүр нэмэгддэг. Өөрийнхөө тэрийг мэдчихэж байгаагаас нөгөө нэг эсрэдлийнх нь хэлэхээр бүр нэмэгддэг шүү дээ. Яг тэгээд байдаг байхгүй. Өөртөө ямар нэг юм дээр итгэл байгаа юм чинь нөгөө тэр тал дээр яна би энэ тал дээр юм шүү те. Би жоохон ингээд муу тоглолттой шүү гэдэг ч юм уу те. Өөртчлээд ингээд хүмүүст зарлаад байдаг байхгүй. Тэнгүүд улам тод харагдчих байгаа юм те. Тийм. Ер нь тэгээд дээрлүүлж байгаа хүүхдийг одоо эцэг хүүц ч юм уу одоо ойр тойрныхан гэр бүл нь ямар шинж тэмдгээр хараад ер нь илэрч таньж болох уу? Хүүхдийнх нь одоо наацхан тэгчэлд явах дургу зүгээр нэг шалтгаангүйгээр гунигалдаг ч юм уу эсвэл хоолны дуршил моддаг ч юм уу хичээлээ тасалдаг ч юм уу тий. Жишээлбэл нэг юм тохиолдол байдаг. Хичээлдээ яваагүй сар болцсны дараа л эцэг мэддэг ч юм уу. Тэгэхээр байнгын хүүхдээсээ асууж авах хэрэгтэй. Ямар нэгэн бол ээжтэй аавдаа хичтэй ахтаа юу гэдэг имэдээ үүдээ хэлж байгаарэ гэдэг тэр анханасаа ярьдаг байх юм бол хүүхэд хэцүү юм а ярьж чадна. Анханасаа хүүхдтэйгээ ярьдаггүй байх юм бол хүүхэд юм хэцүү юм а ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр янз янзын зүйл бол тохиолддог. Тэгэхээр энэ тал дээр чи ерөөсөө ичиж яах хэрэггүй шүү. Дандаа ээж нь аав нь чамаа сонсно гэдэг ч юм уу. Тэр дэвсгэр нөхцөлийн үрдүүлж өгөх нь аягүй чухал. Тийм ээ. Тийм. Ингэж санагдаад байдаг шүү дээ. Хүүхдүүд ингээд аав ээж нь ингээд ямар нэг өөрсдөө ярих шигт нийцэхгүй юм хийхээр ингээд одоо худлаа ярьж тээ. Наа ч одоо хортой гэдэг ч юм. Наа ч одоо халуун, наа ч баба гэдэг ч юм. Худлаа яриад л гэдэг. Тэнгүүд зүйлдэ хүүхдэр нөө худлаа гэдгийг нь ойлгодог болдог. Тэнгүүдээ ингээд яг өөрийнх нь төлөө бүх юмыг хэлж гин гэдэг дээр эргэлзээд хэлж байгаа юм тий. Тэнгүүд яг нөгөө нэг өсвөр насны үеийн дээр ирэхээр одоо аав ээжтэй гэхээс илүү ойр дотныхоо найзуудад тэрийг ярих сонирхолтой болчихж байгаа юм. Тийм, судалгаанаас ч гэсэн хэрвээ дээрлэхүүлсэн тохиолдолд хинт хэлжсэн бэ гэж асуухад хүүхдүүд ихвчлэн найздаа хэлсэн байдаг. Эцэг ихтэй хэлвэл ингээ асуудал бүрд орцчих юм шиг санагддаг. Тийм. Тэгэхээр анханасаа яг энэ үеийнгийн дарамт дээрлэхэл тохиолдоход эцэг эхчүүд бас мэдчих хэрэгтэй байхгүй. Хичээлийн шинжилгээр за эцэг их болгоно ингээд мэдээлэл өгдөө штэ. Тэгэхээр танай хүүхд чинь ингүүл ийм хэрвээ танай хүүхд дээрлэх юм бол ийм хариуцлага болно. Хэрвээ танай хүүхд дээрлэх юм бол ийм арга хэмжээ аавна. Бүх юм нь ингээд тодорхой байх юм бол эцэг эхчүүд гэсэн юу вэ мэднэ. Тийм эцэгчүүд ингээд хэлэх юм бол чи өөдөөс нь зохиод авахгүй байсан гэдэг ч юм те. Тиймэрхүү байдлаар хариу өгдөг. Хохироогаад ахаар те дараагийн одоо нээх сонирхолтой болчихсон. Зүгээр тоохгүй бай гэдэг ч юм уу те. Тийм яг ингээд сулгаан зүсгэд саний энэ хоёр хэлсэн зүйл бол тийм ч амар үрдэнтэй байдаггүй. Тийм шүү дээ. Яаж үрдэнтэй байх вэ те. Өөртөө болохоор ингээд яг том зургаар харж чадаад шүү дээ эцэг эхчүүд одоо магадгүй өөртөө илүүтэй докторчсон те. Тэнгүүд яг өөртөө бол ингэ чинь гэж бодсон юм а. Тэр хүүхдийнхаа юм дээр шууд буулгаж хэлэх гэдэг юм хэцүү юм л те. Шууд буухгүй байна л да тийм ээ. Тийм. Дээрлэхэлд илэрлийн шинжүүд дээр бас би яг тэр нэг Америк ном дээр уншижсэн болохоор манай сургууль дээр манай Монголын нөхцөлд яадаг юм мэдэхгүй байна. Нөгөө ингэдэг гэж сонсч байсан. Уншиж исэн. Одоо нөгөө хүүхд хичээлээсээ ирэнгүүтээ олон сургуульчаа ингээд 0-тай байгаа шүү дээ. Тэнгүүдээ шууд ингээд 0 руу гүйж орж мөрдөг ч юм уу тийм. Тэр нэг түрүүн багш хэлсэн. 0 дээр нөгөө нэг дээрлэхтэй хүүхдүүд аяг байдаг гинэ. 0 хавцаа камергүй газар. Тэнгүүд 0 аяг их дээрлэхтэй. Тийм болохоор 0 руу орохоос айдаг. Тэнгүүд одоо 0 ороогүй жаад гэртээ ирдэг ч юм уу тийм. Тэр шинж бас айгүй тодорхой шинж байгаа. Тэгээ тэр хичээлд явах дургу гэдэг бол яг үнэн багхгүй те. Хичээлд явах. Хүүхдээ сайн анзаарч харах хэрэгтэй юм шүү дээ. Яг яаж юм болж юм. Тийм. Тэр айгүй чухал. Тэгээд нөө эсрэгээр нөгөө нэг яг дээрлүүлж байгаа хүүхэд нь сэтгэл зүйн хувьд яг ямар шинжүүд байдаг. Дээрлүүлж байгаа гэсэн үү? Дээрлүүлж байгаа хүүхдтэй хувьд. Яг сэтгэл зүй талаас нь. Яг уу заавал ямар нэг байдлаар дээрлэхүүлсний дараа гэж нөө эсвэл дээрлэхүүлсэн өмнө гэж нөө аль нь гэж. Яг ямар нэг байдлаар бид нар хэрвээ энэ хүүхэд ингээд өөртөө сэтгэлгүй болохоор ч гэдэм үү ямар нэг байдлаар бусдаас өрмөцлөхороо гэдэг ч юм уу ингээд эхэлж болж байгаа юм л та. Гэхдээ энэ нь ямар буруу мессежийг бас өгч магадгүй гэхээр энэ хүүхэд өөрөөсөө болоод дээрлэхүүлчлээ гэдэг мессежийг өгөх гээд идэг. Гэхдээ яг хүүхэд өөрөө зөв илэрхийлж сурах тийм харилцааны чадварыг зааж өгөх нь мэдээж чухал та. Жишээлбэл гэртээ тэр хүүхэд өөрөө хэлэх үгийг хэлж чаддгүй бол дараа нь дунд сургуульд ороод хэлж чадахгүй, найзуудтай хэлж чадахгүй, том болоод ажилд ороод хэлж чадахгүй, ингээл үргэлжлээл хосын харилцаанд ороод ч юм уу те бас ингээд хүчин тэнцвэргүй харилцаанд үргэлжлээд идэг учраас дээрлэж байгаа хүүхд ч гэсэн адилхан. Яг ингээд харилцах зөв хэм маягийг ингээд харуулах юм бол нэг талаасаа хит түрэнгийн нөгөө талаасаа хит сул дорой байгаад идэг. Тэгэхээр дээрлэж байгаа хүүхд бол хит түрэнгээд нь орчоод дээрлүүлж байгаа хүүхд болохоор хит сул доройд нь орчоод идэг. Хамгийн зөв бол өөрөө зөвөр өөрт итгэлтэйгээр илэрхийлэх тэр чадвар нь аль алинд нь заах хэрэгтэй болж байна гэсэн үг. Зөв. Дээрлэж байгаа хүүхдүүдийн асуулт болохоор
ер нь бол дээрлэхэлтээс 3 тал гурлаа хохирдог гэж байгаа юм л та. Яаж байгаа гэхээр за багшийн сая ярьлаач дээрлэхүүлж байгаа хүүхд яаж одоо хохирч байна. Дээрлэхүүлж байгаа хүүхд бол одоо яриангүй хамгийн амар хохирч байгаа. За тэнгүүд дээрлэж байгаа хүүхдүүд бас өөрсдөө хохирч идэг гинэ. Яг тэгэхээр нөгөө дээрлэх гэдэг чинь өөрөө ингээд нэг юм өөртөө таагүй мэдрэмж ч юм уу ямар нэг юм бугалсан хүн болгонд л байгаа шүү дээ. Тэнгүүд тэр мэдрэмжийг гаргаж байгаа нь түр зүрийн тайвширлаар гараад байгаа. Хүүхд дээрлэхэд тэнгүүд их хэсэг зурдаа нэг юм жоохон илүү юм шиг мэдрэмж аваад тайвшираад байгаа. Тэгж явсараад дээрлэхдэг хүүхдүүд болохоор одоо нөгөө том насан туршид ажил дээр гарахаараа тийм харилцааны чадвар айгу муутай байдаг гэнэ. Аливаа ямиг дээрлэхэж шийдсараад тийм болохоор тэр хүний нөгөө карьерийн хувьд айгу амжилтгүй хүмүүс гарч ирдэг гэж байгаа юм. Тийм. Энд дээр бас тийм судалгаа байдаг. Дээрлэхдэг хүүхдүүд өөрийгөө бусдад хэрхэн мэдрүүлж байгаа вэ гэдэг дээр айгу өрөөсгөл ойлголттой байдаг гэж байгаа байхгүй юу? Өөрийгөө айгу мундаг гэж боддог. Одоо хин нэг дээрлэж байгаагаа хүчрхэг гэж боддог. Яг үндэ тэр чинь зөрөгтэй хүчрхэг шинж бол биш тий. Тэгэхээр бусд хүүхдүүд өөрөөс нь айгаад хэлж чадахгүй байхыг айгу хамт олон дундаа алдар нэртэй ч юм уу тэгж айгу буруу ойлголттой байдаг. Тэгэхээр сая яг Бадралын хэлсэнчлэн хүмүүстэй доктортой би бинийг харилцан хүндэлсэн тийм харилцаа тогтоож чадахгүй болохоор магадгүй ажилласаа халагддаг ч юм уу тий сургуулаа хаях эрсдэлтэй за янз бүрийн одоо дүрм журмыг өөрсдөө дагаж сураагүй байдаг учраас бодис хэрэгэлдэг ч үгүй юм уу тий өсвөр насндаа тий гинт хэрэгт орооцолдох магадлал 4 дахин их байдаг гэж байгаа байхгүй юу дээрлэгтэй хүүхд бол тэгэхээр бас гэр бүлийн харилцаанд эхнэрээ хүчрхийлдэг за заавал эрэгтэн махалгүй л тий юу гэж хэлдэг вэ гэр бүлийн хүнээ хүчрхийлдэг хүүхдэд зоддог ингэснээр хүүхд ирээдүй бас тийм дээрлэгдэх хүнийг ингээд өөрийнхөө үлгэр дуурайлаар бий болгож идэг. Ингээд агүй олон тийм сүр хөрөндлөөтэй. Тэгээ өөрөө магадгүй травматай ч бич болдог гэж байгаа байхгүй юу? Бага насандаа бас. Тэрийг шийдэж чадахгүй яг чинь нийлсэнчлэн тийм. Нөгөө хүчрхийллийг төрүүлдэг гэдэг нь шүү дээ тийм. Тэний одоо нэг датанаас харахад одоо дээрлэгч байгаа хүүхдүүд ар гэрийн байдлыг судалж үзсэн байт юм болов уу яа гэм бэл. Тийм судалгаанаас үзэхэд ар гэрт нь ямар нэг тийм дүрм журм өөрсө хэрэгждэггүй. Хүүтэн хүндийн харилцаатай ямар нэг зүйлийг дандаа хүчээр шийддэг. Хүүхдтэйгээ ойлголцохгүйгээр шууд зоддох ч үгүй юм уу. Гэр бүлд нь ямар нэг хүчээр хийлгэж байдаг. Тим гэрт байгаа хүүхэд зүү харилцааны их юм байг суралцдаггүй. Тэгээд тэр нь сургуульд эргэлэрдэг, дамждаг гэсэн. Тэгэхээр бас яг дээрлэгч байсан гэсэн дээрлэхүүлэгч байсан гэсэн ер нь энэ замаас гарахад бол оройтойгүй шүү дээ тийм ээ. Бүх хүүхдүүдийн үед. Тийм зөв. Тийм бид нар дээрлэхэгч гэл яриад байгаа боловч тэр чинь бас л хүн ямар нэг асуудалтай. Тэгэхээр нөгөө дээрлэхэх сэтэл нь янз янз ээж болно. Жишээлбэл нөгөө нохооны сэтгэл зүйч гэдэг байхгүй та нар сонсч байсан юм шиг Сизер Милан гэдэг тэр хүн ярьдаг байхгүй ингээд нохоог судлаад нохоо ингээд хүн хазаад идэг. Нохоонууд ингээд ажиглаад та нохоо бол айсандаа хадж ийн гэдэг. Та нохоо болохоор таныг өөртөө итгэлгүйгээ болохоор таныг хамгаалах хадж ийн гэдэг. Ян энэ зөөхгүй хадж байгаа нь адилхан мөртлөө сэтэл нь өөр. Тэгэхээр дээрлэж байгаа хүүхдийн хувьд ч гэсэн яагаад дээрлэж байгаа нь бас янз аж болно. Нэг хүүхдүүд нь болохоор өөр дээрлэхүүлж исэн болохоор дээрлэхэд идэг хүүхдүүд байдаг. Нөгөө хүүхдүүд нь болохоор тэрийг бол нэг жоохон энэ нэмэрхүү дээрлэхлийг бол өрчлөн төлөвлөөгүй илүү хариу ургал бүхий дээрлэх гэж үлээд байгаа юм л да. Одоо сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уцаарлсан байдлаараа ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар дээрлэж байгаа байдлаар тий. За сониуч гэж хэлэх нь цаашийн. Ер нь ингээд бие авч явах чадвар царайх тийм сайн суугаагүй хүүхдүүд байдаг. Тийм хүүхдүүд өөрөө бас дээрлэхүүлдэг. Ер нь бол. Харин ямар хүүхдүүд нь жоохон засахад жоохон хэцүү вэ гэхээр ямар ч сэтгэл хөдлөл байдаггүй. Одоо урьдчилан төлөвлөсөн цэвэр хүнийг гомдох тийм сэтлэр хийж байгаа. Тэгэд ямар ч гэмшил мэдэрдэггүй. Тийм хүүхдүүд бол илүү хүнд кейс гэж хэлж болно. Гэхдээ тэр чинь ч гэсэн хүнэлтэй мэдээж. Тэгээд засах боломжтой. Тэгээд аль ч тохиолдолд энэ бол окей зүйл бол биш. Учираас энийг зогсоох нь одоо яг түрүүн биелсэн дээрлэхлийн судалгааг анхлан эхлүүлсэн тэр always гэдэг судлаач өөрийн гэсэн одоо аягүй том програм тавихгүй юу? Яг яаж дээрлэхлийг зогсоох вэ гэдэг бүхэл бүтэн бүр програм байдаг. Тэр програм дээр хамгийн чухал зүйл нь бол насанд хүрэхчид энэ дээр аягүй чухал эрх мэдэлтэйгээр асуудлыг шийдвэрлэхэд оролцох хэрэгтэй гэж байгаа юм л та. Шийдэлтэн дээр нь? Тийм. Одоо ангийн багш хамгийн их хүүхдүүдтэй харилцдаг шүү дээ. Одоо сургуулийн нийгмийн ажилтан бол тийм ч мэддэггүй, сургуулийн эрхлэгч тийм ч мэддэггүй. Хамгийн их ангид хүүхдүүдтэй харилцдаг хүн бол ангийн багш гэдэг. Тэгэхээр ангийн багш ангидаа миний хичээлд энэ ангид ийм байхгүй гэдгийг маш тодорхой байн хэлж явах хэрэгтэй гэж аахгүй юу. Тэгэх юм бол харьцангуй энийг бол өөрчлөх боломжтой. Уул нь яг энэ тал дээр ингээд нэг сайн ойлгоод тэгээд хичээх юм бол амархан байх гэдэг шиг байна тий бас. Тэрийг тодорхой хэлнэ гэдэг нь л одоо тэрийг
дээрлэлтийг бууруулж байгаа юм бол тийм хим хэмжээ тогтоож ийн гэсэн үг. Ийм ямар зан үйл окей биш юм. Зан үйл гэдэг буюу үйлдэл нь буруу юм. Ямар нь хүлээж авах боломжгүй юм байж болшгүй юм бэ гэдгийг маш тодорхой хэлээд тэрийг гол нь consistency буюу ингээд байнгын хэлж явах хэрэгтэй. Бүр байнга хүүхдийн хүмүүжил хамгийн чухал зүйл бол хон ирдэг сайдлан байнга тэргээ давчих хэрэгтэй гэж ууггүй давтчихж тэр чин суун. Гэхдээ энэ бол ганцхан тун сургууль одоо 6 дугаар ангиас дээрлэл хамгийн их өндөр байдаг гэж байгаа боловч эн чин цэцэрлэгээс эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө яг хөө энэ зүгээр нэг жишээ хэлэхэд манай дүү яг бага ангида германд очиж сурсан байхгүй юу. Тэгээд улсын сургуульд сурж исэн, хувийн сургуульд сурж исэн. Тэгээд ингээд хүүхдүүд чинь коридорт ноцолчл байдаг тийм ерөнхийдөө нэг тийм бужигнаантай байдаг шүү дээ. Тэгээд германд очиод тэрийг хийсэн чинь шууд сахилгын шийтгэл хүртэж байгаа байхгүй юу. Гэтэ тэр нь хизээч багш нь ингээл чи одоо яагаад байгаа ингээл амир тэгэхгүй зүгээр л аюу амархан завсарлагаанаар гарахгүй байгаа. Тэгэл болоо. Хүүхдүүд чинь хамгийн чухал хэрэгцээ бол тоглох. Тэгээ хүүхдүүдтэй бужигналтах байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээ хасж байгаа. Тэгээд би яагаад энд үлдчихэж байгаа вэ гэдгийг өөрөө ойлгосноор бичээд дахиж тэхгүй гэдэг нь ойлгуулна. Тэр ч бүхэл дахин давтагдсан чинь усан сэлтийн юмд нь хамт авч яваагүй. Тэр бол аюу том шийтгэл байхгүй тий. Тэгээ бид нар шийтгэхэр заавал ингээл тэр хүүхдийн мууг нүцгээл муухайгаар хараагаал тий. Зодоол ч юм уу санал болно. Заавал өргүүлэх ч юм уу. Тиймэрхүү байдлаар боддог. Гэтэ тэрийг аюу энгийнээр хийх боломжтой. Тэгэхээр багш нар нь бол яаж юм нэхэр жижигхэн бахыг хүртэл тэн дээр маш тийм ноцтойгоор хүлээж авдаг. Тэгээд болохгүй бол эцэгийнх нь дууддаг, эцэгийнх нь давхар хүмүүжүүлдэг. Багшийн ажил чинь бол тийм байлээ шүү дээ. Ганцхан хүүхэд нь ажиллахгүй. Та хүүхдээ буруу хүмүүжүүлээд та хүүхдээ ингэж ажиллах хэрэгтэй гэд эцэгтэй нас туулж аваа ажиллах хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээ эцэгчүүд оролцсон ялч үзүүл та. Би бас өөрийнхөө нэг жишээг ярив. Өсвөр наснд байсан. Тэгээд яг нөгөө атманууд гэдэг шүү дээ. Манай бас тэр атманууд байлаа. Тэгээд тэдний нөгөө яг хөө тэгэл нөгөө ойрхон амьдэрдэг болохоор хамт тэгэл тоглож моглол хамт байж шүү дээ. Тэд нар чинь 4 5 ах. Тэгээд тэд нартай ингээ ойрхон. Тэнгүүд яг сургууль дээр ингээд бас нэг өөр орчин үүсчихэж байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгд маань сургуулах юм биш шүү дээ. Тэнгүүд эрд дотор болохоор ингээд юм одоо би чинь 9 дугаар ангисэн. Тэгээ ингээ 10 11 дугаар анги атманууд байгаа шүү дээ. Тэнгүүд тэд нар чинь бас ингээ амар дээрлэхүү за сургууль дотроо. Тэгэл арслан бар шиг юмуд явдаг сургуулийн компьютер мөртөр тий. Тэнгүүд би болохоор нөгөө нэг гэрийнхаа тэр атмануудтай ингээд аягүй танил болохоор сургууль дээр бол дээрлэхүүлдэг. Гэтэ нөгөө хэдтэй дээрлэхүүлээд идэг. Гэтэ яг нөгөө нэг сургууль дээр нөгөө онцлогдож дээрлэхүүлэхгүй угаасаа л нэг амар хүнд гаруудад ингээд бүгд дээрлэхүүлдэг болохоор нэг тэрэн дээр нэг эмзэгэлдэгчүүл байсан л да. Тэгсэн чинь тэд нэр ингээд нэг удаа миний утсыг аваад алга боллоо. Тэгээ би нэг утсыг аваад ялтчихгүй тэд нарт өгсөн байхгүй. Тэгээ нэг аав ээжтэй хэлж чадахгүй яагаад өгсөн гэдэг. Тэд нар болохоор намайг айгүй хөлтөд авчиж байгаа байхгүй тий. Ингээд аргалаад өгчин тий. Өнөөдөр л хэрэг болчлаа гэдэг ч юм уу тий. Аваад тэгээ алга болгоч өөртөө тэгэл үрчиж байгаа байхгүй тэр мөнгийг. Тэгээд хэдэн жилийн дараа 2 3 жилийн дараа ч илүү дахиад нэг эхлээд 7 молоод байхад авсан баха. Тэгээ дараа нь 9 дугаар ингээд дахиад нэг аваад. Тэгээ би тэр үед одоо үгүй гээд өөр авах гээд авч чаддаг. Нөөдөл чинь тоож авч хэлцгээ юм шүү дээ. Тэнгүүд би яг анхудаа ээжийг оролцуулж ирж байгаа. Ээж аав хоёрт хэлж байгаа. Тэгэл ээжтэй ирсэн ээж юу болж байгаа юм чинь ингээд шууд намайг машинтаа гэрийн одоо очиад тэгэл дуудаж байгаа тэгэл уулзаал. Тэгсэн чинь нөгөө нэг амар одоо атмам чинь яг үндэ том өнөд бол адилхан жоох хөөхдөж байгаа байхгүй. Тэгэл айгу урдан дэрэг буцаагаад өгчөө. Тэнгүүд би бидний нөгөө гэртээ тоодог аав ээж маань айгу хүчтэй хүмүүс байгаа байхгүй. Тэр тал дээр шийдэх чадвартай. Тэгэхээр яг анхандаа бол ягаад ч аав ээжд хэлэх үгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл би тийч бас нэг тоглоом тоглоод байна шүү дээ. Ингээ нэг юм одоо дээрлэхүүлгүй тий. Аав ээж бол оролцоод ойлгож чадахгүй гэж бодож байсан чинь аав ээж бол айгу зөв шийдэж чадж байгаа байхгүй. Тийм. Тэгээд ингэж боддоо шүү дээ. Ялангуяа нөгөө энэ дэр чинь гендерийн бас нэг юм гарч ирээд байдаг. Эрэгтэй хүмүүс ч юм ер нь ингээд асуудлыг өөрөө шийдэж чадах хэрэгтэй ч юм уу тий. Гэтэ энэ дэр чинь эцэгхийн насны хүрэгчдийн оролцох юм мөн байхгүй юу? Тий. Хэдийгээр 9 дугаар анги байсан ч гэсэн адилхан л насны хүрээгүй хүн бол хүүхэд шүү дээ. Тий. Тэгэхээр эцэгхийн тэр нэр оролцох нь өөрсдийнх нь үүрэг нь. Тэгэхээр нэг тийм өөрөө асуудлаа шийдэж чадахгүй арчаагүй гэж өөрсдөө бодож болохгүй. Угаасаа багш нарын ч гэсэн үүрэг нь байхгүй нэг шийдэх нь. Яг үнэ. Одоо юм болгон дээр урдуур нь ороод хийгээд байвал одоо тэр хүүхэд мэдээж ингээд сул дорой асуудал шийдвэр чадваргүй болно л да. Гэхдээ амь насанд эрсдэлтэй, эрүүл мэндэд эрсдэлтэй, аюултай зүйлдээр ээж аваа оролцох зүг байхгүй те. Дээрлэхэлд бол одоо те PTSD гэж шүү дээ. Тэгэхээр чин ээж аваа бол заавалч оролцох шаардлагатай зүйл байгаа байхгүй. Тийм. Гэтэ яг энэ дэр нэг зүйл хэлэхэд хүн болгон энэ дэр өөрсдөө гэсэн хийх зүйл байгаа. Дээрлүүлж байгаа хөлт бол ингээд эцэгтэй хэлээл асуудал шийдэх чинь гэдэг бол мэдээж бас өрөөсгөлтөө. Өөрийнхөө хэмжээнд юу хийж болох вэ гэдэг дээр нэг яг хэсэг зөвлөмж гэх юм уу юм өгөхөд түрүүн тэгж хэлсэн те нэг тал руугаа хит
дээрэнгүү нэг тал руугаа хит сул дорой биш яг дундыг баримтлсан харилцааны чадвар бол гол онцлог нь юу гэдэг вэ гэхээр хүн өөргөө хүндэлдэг, өөрийнхөө мэдрэмжийг сонсдог. Ямар нэг зүйл болохгүй байвал за яах вэ гэж боддгоо. Тэгэхээр өөрийнхөө хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг. Тэрийг яаж илэрхийлдэг вэ гэхээр ярьж байгаа хүний нүд рүү ихцэлж харна тий мөрөнд цэх байна. Одоо яг тэрийг нэг бүргэдийн зогсолттой зөөрлж байгаа байхгүй юу? Харин сул дорой биеийн хилэмж бол яг юу шиг харагддаг. Амтнаар хэлэхэд бол яс мэлхий шиг харагддаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яг үндэ ингээ агуу олон хүмүүстэй ингээ харилцаад амтан хүртэл тэрийг барьж авч чаддаг тэр энергийг, сул дорой энергийг. Одоо сая нохон дээр жишээ авсан шүү дээ. Нохон хүртэл эзэн сул дорой ахыг мэдэрдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд эзнийг хамгаалах хэрэгтэй гэж бодоод байдаг. Тэрнтэй адилхан бид нар өөртөө гэсэн энергийг ингээд би хүмүүст ингээд мэдрүүлж идэг. Өөртөө ч тэрийг мэдэхгүй магадгүй байж магадгүй л дээ. Тэр романтик одоо дейтинг ч гэдэг болцон дээр хүртэл идэг. Хин намаас өнөрч чинь гэдгийг хүртэл бид нар мэдэрдэг. Тэр энерги бол ингээд биеийн хилэмжээр ингээд аюу хүчтэй байд юм байна л да. Тэгээ ингэж ярьдэн штэ ингээд хүмүүсийн харилцааны 70% нь биеийн хилэмж идэг. Хэлж байгаа зүйлээс илүү биеийн хилэмж идэг. Тийм болохоор эхлэндээ яг хуу тэрийг хиймлэр бий болгож байгаа ч гэсэн хүний нүд рүү харах, ярьж байхдаа дуу хоолой чинь тод чанга байх. Тэгээд нуруу чинь цэх байх. Одоо хүний нуруу цэх баг яаж мэддэг вэ гэхээр хүний чих биш үү? Чих бол яг мөртөөгөө нэг шухамд байж ах хэрэгтэй гэнэ л дээ. Тэгээд хүнтэй харилцахад хүн нэг арай өөргөлж аавна. Доошоо хараад хүний нүд рүү харж чадахгүй байх юм бол хүн нэг өөргөлж аавна. Тэгэхээр хүн болгонд өөрийн гэсэн нэг тийм юу гэдэг гэнэ л дээ. Бүрхүүл гэх юм уу? Тэгээд өөртөө итгэлгүй энерги, айдсан энерги чинь тэр дээрлэж байгаа хүүхдийг өөгшүүлээд идэг. Би хинж биш шүү. Чи наа дээрлэж болно шүү гэдэг мессеж өгөөд. Тэгэхээр нөгөө ямар нэг байдлаар энэ подкастыг хэрэв дээрлүүлж байгаа хүн сонсч ивэл бид нар тодорхой хэмжээгээр өөрийнхөө зүгээс бас юг өөрчилж болох вэ гэдгийг хэлж өгөх нь зүг баг л та. Тэгэхээр өөрийнхөө ингээд энэ бүрхүүлэх юм уу? Бүрхүүлээ ингээд одоо айгу жижигэрсэн байж магадгүй. Ингээд дээрлүүлсээр хагаад өөрийгөө ингээд хүүхд сул дорой пауерлес тэгж мэдэрч байгаа бол тэрийг айлхаар томсгож мэдрэх хэрэгтэй. Тэр орон зайд чинь хүн тэгж хамаагүй халдаж болохгүй шүү дээ. Би ч хэлвэл одоо наран хишгийг шууд ингээл нэг сайн мэдэхгүй байснаа шууд ингээл мөр зүрэн дээр гараа тавил амар ойртол чана эвгүй те амтэн ч гэсэн тийм штэ ер нь бол хүн болгон тийм бүрхүүлээдэг. Тэгэхээр тэр бүрхүүлчүр чинь хүмүүс дураараа халдаж болохгүй. Тийм учраас эцэгчүүд багаас нь одоо танихгүй хүн хүүхд мөхтийг дураараа тэрж мэрэх бас тийм сайн биш гэдэг л те. Тэр чинь хүүхдийн биеийн өөрх нь одоо юу хэмдэ өмчих юм уу? Хувийн орон зайг. Тийм хүүхдийнхээ хувийн орон зайгаас хүнддэх юм бол хүүхд тэр бүрхүүлээ аягүй сайн мэдэрч сурдаг. Тэгэхээр тэр бүрхүүлээ өөрөө ингээд толгоон дотроо ингээд төсөөлөд энэ бүрхүүлээ би өнөөдөр томор төсөөлье гэж мэдрээд тэгээд өглөө болгон гарахтаа ч гэдэм юм өөрийнхөө хемраг сэргэх юу гэдгийг дасгал бол аягүй сайн гэж аахгүй. Сайжруулбал бид нар мөрөө ягаад тэгслэх ёстой гэхээр тэр чин эрүүл хүн ер нь мөр зэгцүүддэг тий. Тэгээд биеийн хилэмж дээрс хийсэн National Geographic судалгаан дээр юу гэдэг вэ гэхээр ялалтын биеийн хилэмж гэж байдаг. Тэр нь болохоор та нар хэрвээ ингээд та нар ч яг бид нар бүгд л харж байсан шүү дээ. Олимпиас сайхан боллоо. Хүмүүс ялгаараа яадаг вэ гэхээр дандаа хоёр гараа дээш ингээд өргөдөг тий. Ялагдсан ч юм уу сул дорой мэдрэхээр өөрөө өвхдөг. Тэгэхээр тэр биеийн хилэмжийг жишээлбэл ажлын ярилцлаганд орохоос өмнө ингээд хоёр өөр байдлаар хүмүүсээр хийлгэхэд ажлын одоо ярилцлага авч байгаа хүмүүс хүчрэхэг биеийн хилэмжтэй хүмүүсийг илүү ажилд авч яана гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг зүйл заавал одоо дээрлэхүүлж байгаа хүн гэж хамаагүй ер нь бол ингээд илтгэл тавихаас өмнө ч гэдэм үү тийм хүчрэхэг биеийн хилэмжийг авах юм бол бас тэр мэдрэмжийг тарих бас тавар мэдэрдэг. Тэгэхээр дасгал хийх бас айгүй чухал. Өөрөө бас нөгөө бие бас тий хөгжүүлэх юм бол хүн чинь наад заханал зэгт зогсно. Өөрөө хүчийг бие махбодын үед бас мэдэрдэг. Тэгэхээр хүн болгоно амар атлетик байх албагүй ч гэсэн ер нь бол дасгал хийх нь бас айгүй зүгээр гоё тийм өөрөө авьяас чадвар сайн тал руугаа бас анхаарал хандуулах нь чухал. Ганцхан жишээлбэл сая өө гэж ярьсан шүү дээ. Жишээлбэл ямар нэг байдлаар тэрсэн заавал өө байх албагүй ч гэсэн өөртөө өөснөгдөг зүйл байх юм бол өөрөө эрэг тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Эрэг талаа бичих хэрэгтэй тий. Чамайг дэмждэг хүмүүсээс өөрөө эрэг сан чанарыг асуух хэрэгтэй. Анхаарал чинь дандаа сөрөг зүйл дээр биш өөрөө эрэг дээр бас төвлөрөх хэрэгтэй гэж бас хэлмээр байна. Тэг чи ганцаараа ерөөсөө биш шүү гэж бас хэлэх. Сайн тэр body language бол яалтчгүй одоо хүүхд айгүй хэрэгтэй зүйлгүй шүү дээ. Яг сонсож байгаа хүүхдэд шууд одоо сайжруулж болохоор зүйл байгаа байхгүй тий. Одоо өөрөө зүгээс боломжтой зүйл. Fake it till you make it гэдэг зарчим байгаа шүү дээ. Одоо чи үнэхээр тийм биш байсан ч гэсэн өөрийгөө яг тийм юм шиг хуур. Тэгээ нэг мэдгээд юм болчихно гэсэн зарчим тий. Тэнгүүд энэ бол ялч болдог ажлын ярилцлагын өмнө ч юм уу тийм сандарсан нөхцөл байдлын юм супермен зогсолт гэж хийдэг гэж байгаа байхгүй. Тэр болохоор яг супермен зогсолт. Одоо супермен чи яг дээр энэ кинонд ингэ зогсож байдаг шүү дээ. Ташаандаа гараавцсан. Тэг зогсдог. Эсвэл одоо ерөн зүгээр нөгөө хүчтэй тийм постчер одоо биеийн хилэмжүүдийг үүсгэж явах нь одоо шууд ингээд нөгөө
цаана байглаасаа тийм одоо би энэ чи альфа байна гэдэг мэдрэмжийг өгч идэг жоох. Энэ чинь нөгөө сүргийн зохион байгуулалтаас үүдэлтэй зүйл байгаа байхгүй тийм биеийн хилэмж гэдэг чинь нөгөө одоо илүү тийм тэргүүн амтан болохоор илүү том зайд эзэлнэ, илүү дуртай газраас уун те. Илүү тийм том амтан байгаа шүү. Тийм, ер нь бол орон зай томтой байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар тэр бүрхүүлээс мэдэрч байгаа хэрэгтэй л гэсэн. Илүү нөгөө том биетэй болохоор бас ер нь альфа болж байгаа. Тэгээ тэрнээс гадна нөгөө илүү тийм дуртай газраас уудаг ч юм уу те. Илүү таваар яваад шүү дээ те. Жижигүүд нь болохоор томдоо зодуулахгүй тулд ч юм ингээд нэг жижигэн болонд очиж болдог ч юм уу те. Тэрний илүү өсөө хувирцэн явдал явж байгаа байхгүй. Ааха. Гэтэ яг энэ дээр нөгөө биеийн том жижиг дээр ярихад бас яг амтан дээр бол ялчгүй тийм байгаа л да. Хүн дээр ч гэсэн яг тийм том биеийн жижиг юм бас байдаг. Гэтэ ингээд ганцхан биеийн хэмжээгээрээ дээрлэхүүлдэг нь бас тодорхойлогддгүү. Манай жишээлбэл бага ингээд нэг жижигэн эрт хөөхтэйс аахгүй амар атмаа хүүхдэд бүдүүр айдаг. Тийм тэгэхээр тэр хүн өөртөө ихтэй байж чадах юм бол заавал нүн дээрлэгч болохгүй зүгээр ингээд тэр хүн чинь бусд нь энэ хүний хувийн орон зайд би хамаагүй алж болохгүй юм байна. Энэ хүнийг би хамаагүй те дураараа хөдлөж чадахгүй гэдэг тэр энерги гол нь бас мэдрүүлэх нь чухал гэдэг нь л хэлж байгаа. Тийм. Тэрнээс нэг бусдыг дээрлэхтэй хүн болох гэдэг байгаа ерөөсөө биш те. Том биетэй хүүхдүүд бас дээрлэх үү шүү дээ. Манай багаас амар том хүүхдүүд. Тэгээ нэр нь хэлээд яг. Тэгээ яг нэр нь нөгөө нэг яг тэр нэг юм том биетэйг ингээ жоохон өөрчлөлтөөр хувьсчдаг, таарчдаг, тийм нэг хочуулцдаг. Тэгээ шоолоод идэг тийм нэг хүүхд бас байдаг гэсэн. Тэгэхээр хүний юмд бол арай өөр байгаа шүү дээ. Тийм нэг хийсэн чинь надад нэг кейс санагдчихжээ л та. Тэгсэн чинь тэр юу гэсэн чинь манай ингэж болж исэн байхгүй. Намайг 4 билүү 5 таараа ингэж таад октоодын дунд болж исэн. Тэгээ тэр нэг яасан чинь ясны юм дээрлүүлж байгаа хүүхэд нь юм том битээ. Тэгээ тэр хүүхдийн нэг шинжэн болж байгаа илүү мөнгөтэй явдаг бусад хүүхдүүдийг бодвол тэгээ 4 5 таараа ингэ хүүхдээ чинь ингэ мөнгөтэй явж байгаа чинь бусад хүүхдүүд нь илүү гой санагдаад тэгээ хүүхдүүд ингэ мөнгөнд булааж авах сэтлэр энэ жоохон дээрлэхэл ханны болон цахаа засч масаал идэг. Тэгээ 2 3 хүүхэд гэдээсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхд ангийн хүүхдүүд дагаад айн хүүхдээс ингэж мөнгө булааж авч болт юм бэ гэсэн тийм бодолтой болоод одоо даган дуурайгаад одоо арай 2 3 байсан хүүхд нь одоо арай олон болоо байдаг байхгүй. Зинжин тэр хүүхдийн авсан арга хэмжээ юу байсан бэхээр ингээд тэхэндээ ингээд ээж одоо гэрээнд байсан чинь тоохгүй октоодын дунд тэгээ бүр юм жоохон хүүхдүүдийн дунд юм дээрлэлт гэж юу ийт ингээд таны ангийн дунд гэж юу ийт ингээд ерөөсө дээрлэлт гэж юу ийт нэгт мэдгүй тэгээд хоёр тийм бол октоодын дунд яг нүү гендер дээр суйрлаад яг тийм гэж байхгүй гэсэн ойлголттой. Тэгэд яасан бэ гэдгийгсэн чинь ангийн багштай хэлээд ангийн багш нь яг ингээд ангаар нэг юм загнаад тэг ингэтийн тэгтийн гэж надад жоох ойлгуулаад тэрнээс хойш нэг арай гайгүй болцсон байдсан. Хим хэмжээг нь өгсөн байна тийм. Тэгэд бол яг эндээс харахад бол эцэг нь бол дээрлэл гэж байхгүй. Тэгээ тэр цэсмэ брохтуудын дунд гэж байхгүй гэд нэг тийм л бодолтой байсан байгаа байхгүй. Тинчээсээ асаагүй чухал сэтгэх хөндлөө бид нар ингээд яг үдингийн дарамтыг харахад гендерийн бас онцлог ялгаа гараад идэг. Аль нь бол дээрлэхүүлж байгаа боловч хэлбэр нь арай өөр. Яг хөө охтуудын хувьд илүү харилцааны талаас дээрлэгдэг, найзаасаа гадуурхдаг ч гэдэм үү. Эсвэл цоо яриа тараадаг ч юм уу. Хөвгүүдийн хувьд болохоор илүү бим мохотын хэлбэрээр тэр нь харагдаад байгаа. Гэтэ аль нь бол яг хөө дээрлэж байгаа. Тэгэхээр энэ дээр эмэгтэй хөхөд дээрлэхдэггүй гэдэг бол бас учир дутагдaltaй. Энэ нь заавал ил харагтаараа дээрлэх биш гэсэн үг л дээ, тий. Тийм. Тэгээд бидний хийсэн судалгаар ингээд байршлан харахад бас энэ дээр гендер ялгаа харагдаж байгаа. Дээрлэл болж байгаа газруудыг ингээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдээс ингээд асуухад эмэгтэй хүүхэд хамгийн их хаан дээрлүүлдэг вэ гэсэн чинь хамгийн сонирхолтой анги дотор багш байсан ч дээрлүүлдэг, багш байхгүйсэн ч дээрлүүлдэг. Хүүхдний хувьд болохоор одоо спорт зааланд гуанзанд харих замдаа 0 гэдэг эрэгтэй хүүхдийн амар олон болчих жоохгүй. Тэгсэн мөртлөө охтуудын айгу юун цөөхөн байршлан эрэгтэй хүүхдээс арай цөөхөн мэдэгдэхгүй дээрлэх юм тий. Тийм айгу сонь тийм тэгж гарч исэн. Тэгээ эмэгтэй хүүхдүүд бэлгийн шинжтэй одоо дарамт дээрлэхэд илүү өртдөг хүүхдүүд бол тэгээд захим дээрлэхэд илүү өртдөг. Эрэгтэй хүүхдүүд болохоор биеийн болон занал хийх дээрлэх дарамт нь илүү өртдөг гэсэн тийм судалгаа бас байгаа. Тийм тэгэхээр авах арга хэмжээ нь бас тодорхой хэмжээгээр гендерээс шалтгаалаад бас өөр байх магадaltaй л гэсэн үг. Одоо юм хөвшсөн хим хэмжээнээс болдог гэж болов. Миний яг өөрийн дуршлагыг ингээд дурсамжуудыг бодохоор тэгээд хүүхд шоолно гэдэг бол байдаг л юм байх л ёстой юм шиг л байдаг ус бидний байгаа. Заавалчгүй нэг л нэг тийм шоолж надад бол айгүй хэцүүлээд ус. Тэгээд өөрөө ч гэсэн сүултээ биш хүүхдүүдийг шоолж малал тий. Бага ингээд бол тийм айгүй гэдэг ус. Заавалчгүй нэг ингээд жоохон юм бахаар нэг тийм. Бүгд айгүй хурдан дагаж хувирч өөрчлөлт шоолдог тий. Тийм одоо яг бид нар ингээд тийм юмд дасцсан байгаа дээ шүү дээ. Дасцсан байгаад одоо харахгүй байгаа ч юм. Тэрнээс болдог гэж бас болох юм тийм ээ. Тийм.
заавал нэг одоо дээрлэхлийн талаарх өөрийнхөө хандлагаа бид нар аягүй сайн бодох хэрэгтэй гэж юм л та. Тэгээд энэ дээр хандлагыг тодорхойлох нэг юм асуудал байгаа. Тэр асуулгын дотор нь юу гэхээр дээрлэл бол хүүхэд бүрийн дамжин өнгөрдөг амьдралын нэг шат мөн гэж байгаа байхгүй. Тэгээ бид нар тэгээ ойлгоцсон байдаг те заавал ингээл бэдэг л зүйл тэрийг заавал өөрчлөх гэдэг шаардлагагүй. Тэгэл даваал гарна үстэй гэж боддог боловч амьдрал дээр гараад ирэхээр дээрлэл чинь хаа сайгүй л шүү дээ. Ягаад тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл ерөөсөө одоо хүртэл байгаад байгаа. Ягаад те хүмүүс бие бинийгаа ингэж зодоод гудамжин зодоод байгаа. Тэр чинь ингээд насан туршидчтай бүр ингээд хурцаар илрээд байгаа гэдэг нь бол харагдаад байна. Тэгээд бүр багаас нь л заах нь айгуу чухал. Тэгээ гол нь үлгэрлэх нь бас айгуу чухал шүү дээ. Тэгээд амтны сэтгэл судлал айгуу сонирхолтой санагдах байхгүй. Дахиад амтн руугаа ороход тэр амтны сэтгэл судлаач дээр ингээд хүмүүс дандаа нохоогоо авчиждаг. Маа нохоог засаад өгөөч гэдэг. Тэр нөө dog whisperer гэдэг. Тийм. Сар цавар үстэй тий. Тийм Caesar Milan гэдэг. Тэр ингэдэг байхгүй. Би хүмүүс ингээд ми нохоог янзлаад засаад зүгээр болгоод өгөөч гэдэг. Гэтэл бол тэр хүний сургадаг гэж байгаа байхгүй. Эзэн нь өөрөө болохгүй байгаа болохоор ямар нэг байдлаар нохоогоо тийм байдалд хүргээд байгаагаа өөрөө ойлгодог. Тэгэхээр бид нар дээрлэж байгаа хүүхдээр фокуслаад ах юм бол бас л асуудлыг мөн чанарыг олж харахгүй байна л гэсэн. Ягаад ийм хим хэмжээ анханасаа тогтоод байгаа. Тэр хим хэмжээ тогтоод бид нар ямар хувь нэмэр оруулаад байгаа. Яаж өөрчлөлт байгаа. Бидний хандлага юу юм гэдгээ бас өөртөө аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд өөрчлөх хэрэгтэй. Эцэг эхчүүд ер нь нийтлэг хандлага ямар байдаг вэ? Дээрлэл хүүхдэд дээрлүүлж байгаа тухай мэдснийх дараа. Түрүүний хэлсэнчлэн одоо зүгээр юм байд юм аа гэдэг шиг үү? Би дээрлүүлж зохиод аваач гэдсэн. Тэгээ нэг бол зохиод авахгүй яасан. Нэг бол зүгээр бити тоо гэдэг ч юм уу. Тэгээд тэрч бүхийг л яг үнэндээ бодит амьдрал дээр хүүхдийнхаа эцэгхийн хуралдж орж чадахгүй ч гэдэм үү. Айгу завгүй эцэгчүүд байдаг. Тэгэхээр ямар хүмүүсийг бас ингээд дээрлэх чинь ингээ харахаар нөгөө эрсдэлт бүлэг гэх юм уу те ар гэрийн амьдрал жоохон тааруу байдаг ч юм уу хин нэг нь өөргөө болон өөрийг нь хамгаалах хүн байхгүй бол дээрлэхдэг бас тийм тал байдаг. Ерөөсөө хүүхдээ анхаарах завгүй ажилтдаг эцэгчүүд яг үндэ байгаа штэ Монголын амьдралд. Ямар сандаа нэг сургуулийн нийгэм ажилт хэлжсэн байхгүй юу? Эцэгхийн хурлыг бид нар заах ажиллахгүй өдөр хийдгээ гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд өдөржин шүнжин ингээ ажил мөнгө одоо зүгээр л ар гэрээ амьдралаа залгуулах явж идэг. Тийм эцэгтэй хүүхдтэй байдаг. Хүүхдийн амьдралд юу болж байгааг мэдгэцэхгүйгүй баг. Арайч нэг хоол олж ивэл их юм гээд. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж эцэгхийн үүрэг бол хүүхдээ анхаарах зөвхөн хооллох биш сэтгэл зүйн тийм бусад хөгжлийн асуудалд нь анхаарах нь чухал. Гэтэ бас нэг хэлэх гээд байгаа нь боловсролын байгууллага яаж чухал вэ гэдгийг магадгүй тэр хүүхэд эцэгтэй зодуулдаг байж магадгүй шүү дээ өөрөө гэр бүлтэй хүчирхийлдэг эцэггүй ч байж болно. Тэгээд сургууль дээр ирэхэд яхтай арай өөр орчин байх хэрэгтэй болохгүй. Арай өөр байдлаар яаж хүнтэй харилцан зааж өгдөг тэр орчин сургуулийн байгууллага болчиход байна шүү дээ. Яг үндэ. Тэр боловсролын байгууллага руу чиглэл яаж явж чухал юм л тийм ээ. Тийм. Тэгээд сая энэ ковид үеэр бас ингээм иймэрхүү юмнууд гарч ирсэн. Онлайнаар ингээд хичээл орохоор хүүхдүүд зарим хүүхдүүд ингээд сургууль дээр айгүй очих хүсэж байгаа гэж байхгүй. Эндээ ч сайхан үлгэрч сургууль өчнөө байгаа штэ. Тим хүүхдүүд магадгүй ингээд гэр бүл нь айгүй хэцүү үед ганц ингээд жоохон тайвширдаг тийм нүмер нөөлөг болдог газар сургууль идэг. Тэгээ багшийнхаа өрөөнд байхыг хүсдэг, багштай хамт байхыг хүсдэг тийм хүүхдүүд бас байдаг. Тэгэхээр сургууль ямар чухал орчин бэ гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Дээрэс нь эцэг ихэд одоо гэр бүлд нь хүчирхийлд урч байгаа гэдэг нь бас багш нар тэр нь анзаарах боломжтой байдаг. Нийгмийн ажлын тэн дээр одоо тий хүүхдийн эрхийн хамгаалдаг байгууллагын хүмүүстэй хамтраад өөрчлөх ч юм уу айгуу чухал үүрэгтэй хүмүүс мөн л байна л да. Багш нар бас нөгөө эсрэгээр мэдж болох юм шүү дээ. Одоо хүүхд хичээлд явах дург байдаг шиг гэртээ ярих дург байгаа. Тэгэхээр бас юм нэг юм болох байгаа гэж магадгүй шүү дээ. Тийм. За одоо ингээл манайханд нэг тийм одоо соёл гэдэг юм уу? Тэ одоо бид нэр зодуулчлээсэн те. Одоо манай нэг найзыг тэгдэгээс ах ингээд зодуулчаад ахтай хэлэхэр нь хохин те бэмэн те өөрөө очоод үзгээд зодуулж ивэл хохин гэдэг байсан байхгүй. Тэгээ манайхан одоо зодолдох хэрэгтэй гэдэг өөрөө илүү зодолддог те. Тэгэл тийм. Тэгэхээр яг тэр арга бол хүн болгоно тохирохгүй шүү дээ те. Зарим одоо темпераментийн ялгаа байна шүү дээ. Нэг айлын хоёр хүүхэд одоо илүү одоо 2 3 настай айгуу тийм унсан ч яах ч босоод ирдэг те. Буцаал ингээд зодолж нотлоод явдаг. Тэгсэр нэ ингээд 10 эдтэй хүүхэд нь болохоор 9 мэстэй хүүхэд нь ч юм уу те. Нэг юм зөөлхөн юмар зогчхоор ингээд эмзэглээд үйлчдэг ч юм уу те. Тийм янз бүр байдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ арга зүйч өөрөө бүх хүнд тохиромжтой биш байгаа байхгүй те.
Бүгд тийм зодоочтай ч болох албагүй байгаа байхгүй тийм. Тэгээд энэ дээр бас нэг саний ярианаас нэг зүйл нь дахиад нэг гендертэй холбох гэдэг юм л та. Masculinity буюу эрэгтэйлэг байх нь заавал ингээл зодтолцдог ч юм уу тий. Ингээд хүчрэх байдаг ч юм уу. Хэнийгч ингээл одоо буулт хийгээд уучлалт гуйгаад эвлэрхээс илүүж зодтолдохгүй бол чи ир хүн биш юм шүү дээ. Хичээч гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хандах гэдэг нь бол асаагүй хэцүү. Бид нар яг дунд сургууль дээр очиод ингээд ангид үеийнгийн дарамт хэрэглэн талаар ярьсан баггүй юу. Тэгээд тэн дээр юу харагдсан мэхээр анги болгоно гомо гэдэг очтой хүүхдээ байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон бусад одоо ир гендер буюу эрэгтэй хүн ямар байх ёстой тэр шинжид нийцэхгүй байх юм бол ингээд гомо гэдэг хоч өчтдөг ч юм уу. Заавал чи феминин байгаагийн тий. Тийм одоо ямар ч үеж болно шүү дээ хүн тий. Тэгэхээр бас нэг тийм тогтсон хэм хэмжээгээр хүнийг хараад идэг. Тэр хайрцаглах гаддаг. Тэр нь бас нөгөө хүүхдтэйг хүнээр тусдаг. Тэр хүүхэд гээч үж болно шүү дээ. Ер нь бол. Гэхдээ ямар нэг байдлаар өөр ах юм бол одоо эмэгтэй хүүхдийн хувьд сая ярьсан шүү дээ. Нарын шиг айгу том биетэй эмэгтэй хүүхдээс ингээд эмэгтэй хүүхд болохоор ингээд том биетэй байгаа нь гендерийн одоо эмэгтэйлэг хэв шинжид тохирохгүй байгаа учраас шарсан дахиа махаа гэдэг ч юм уу. Айгу муухай мухагаар хэлдэг тохиолдлууд бол бид юм бэлээ. Тэгэхээр тэн дээр бас гендерийн тогтсон хэм хэмжээг бид нар давхар өөрчлөх хэрэгтэй болж юм гэсэн. Хүний хүн гэж харах хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй биш. Яг гэтээ ингээд бодохоор манай сургалтын тогтолцоож ингээд ерөөс айгу гендерчсэн. Хөдөлмөрийн хичээл ихэр би яага заавал тий би алах барихыг хичээл хүсч болно шүү дээ эмэгтэй хөхөд. Эсвэл эрэгтэй хөхт юм яхаа хүсч болно. Тэр хүний сонголт байх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр ингээд заавал ингээд хүүсээр нь хуваах гэдэг ч юм уу хит тэгэж тулгадаг тийм бас байна л та. Та нар айл ихнэр болох чиж гэдэг ч юм уу тий. Бас тэгэж айгу ханддаг. Охтууд нь ангиа заавал угаах хэрэгтэй ч. Нэр юм байж битээ шалчих наа. Тийм айгу тэгж хэлдэг. Охин хөхтөн байж ямар заваа юм гэдэг ч юм. Тийм нацалтаатай гэж. Тийм. Тэр хүний эрхийн мэдрэмж, хүний эрх гэдэг юм бас айгу ойлгох хэрэгтэй. Яг яс цаана хүний эрх явж байгаа байхгүй тий. Хүний эрхээс гадна бас нэг юм үзэл бодлын шинжтэй юм байгаа байхгүй. Одоо ингээд тийм байх нь ийм байх нь зүгээр, ийм байх нь одоо сайн, ийм байх нь муу гэсэн юм яваад байгаа байхгүй. Нэг кейс ер нь нэг анорексия гэдэг ч одоо яг бие махбодын асуудал юм шиг боловч яг үндэ санаа сэтгэл зүйн асуудал шүү дээ. Тэгвэл анорексиагаас болж ирэн сэтгэл зүйн асуудлуудаас хамгийн их хөвгөлт хүргэдэг асуудал гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт өсвөр насны хүүхд өсвөр наснаас ер нь аягүй их хэлдэг гэж байгаа. Өөдөө үе тэнгийнхний комментээс болдог гэж байгаа байхгүй. Зүгээр ингээл нэг юм нөгөө тэр хүүхд бол яг дээрлэхж бол биш. Зүгээр ингээд сониучрахад найзын ч юм асуучдаг тий. Чиний гоё чи одоо ягаад юм бүдүү гэдэг ч юм уу тий. Эсвэл ягаад юм том эрэгтэй эмэгтэй хүүхдэд ягаад юм том мөртэй юм бодол гэдэг ч юм уу тий. Ийм зүгээр сониучрахсан маягтай асуучж байгаа нь тэр хүүхдэд ингээд аягүй хүн дээр тусдсан тохиолдол аягүй байхгүй. Тий. Тэгэнгүүт одоо бид нэр хүүхд одоо яг үзэл бодол дээр нь ажиллах хэрэгтэй гэдэг нэг юм багт. Тэр хүүхд бол өөрөө дээрлэхийг гэсэн бол зорилго байгаагүй. Гэхдээ зүгээр л одоо тэр хүүхдийн ямар нэгэн одоо тий гадаа төрхөн дээр ямар нэг юм хилцэн. Тэнгүүд тэр цаад найздаа яаж бууж байгааг мэдэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр цаад найз нь тийм том асуудалд орж ирж байна тий. Тэгэхээр яг үзэл бодол дээр бол одоо өөр байх нь зүгээр гэдэг тэр санаа бол надад айгүй. Өөр одоо өөр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх тэр үзүүлэлт бол айгүй чухал зүйл байгаа. Тий. Гэтэ хамгийн нөгөө ил харагддаг нь ялчгүй бие махбод болохоор тэн дээр нэг их комент хэлдэг багталтаа. Тэгэхээр ер нь насанд хүрсэн хүмүүс ч гэсэн нэг тийм комент заавал хэлэх ёстой юм шиг байдаг те. Тийм шүү дээ. Хүү чи чинь турчаа юу да? Чи чинь жин дэмчээ юу дээ? Одоо хүний жинг агуу хэлдэг юм маад бол агуу байдаг шүү дээ те. Би яддаг гэсэн байхгүй юм. Эмэгтэй хүмүүс ингээ жин дээр аягүй санаа зовдөг. Тэгээд ингээд нөгөө жин гэж жоохон хасцсан юм санаад онгот нь ингээд хасцныг хэлээл ингээд амар тэрэнд уулна урам зориг болно гэж боддог. Гэтэл яг үндэ нөөдг нэг өнөө өглөө хэлээ үдсэн. Гэтэл яг огтивч хасаагүй байхад нь би тэгээ хэлсэн байл. Хотлаа дээ энэ бол яг шал тийм юм. Тийм дээрэс нь анорексия чинь бас ягаад анорексия юм болоод байдаг вэ гэхээр эргэн тойрны хүмүүс нь тэр нь урамшуулад байдаг. Хөөгчи турчаа юу да гоё харагдаж байна гэдэг ч юм уу. Тэр нь ингээд турах хэвээр юм шиг тий. Турах юм бол чи гоё юм шиг тийм ойлголтыг бас өгдөг. Тийм тэр чинь нэг басандаа тэр чинь жажмент буюу одоо тэр хүнийг шүүгээд байгаа байхгүй. Эргээр ч гэсэн шүүгээд байгаа байхгүй. Тэгээ манай зээ охин өөрөг нь хөөхөн гिचлэгтэй аягүй дургу байдаг. Тэгээ эмэгтэй хүүхдийг хөөхөн гэж байгаа нь бас нэг бодлын жажмент буюу одоо бас л шүүж дүгнж байгаа байхгүй. Чи хөөхөн байна уу үгүй байна уу гэдэг тэр нь аюул чухал юм шиг тий. Тэгээ хөөхөн байсан ч гэсэн хөөхөн гэж хэлдэггүй. Айдлахаар хэлэхгүй байх хичээдэг. Яагаад гэвэл тэр хүний хамгийн чухал зүйл нь хөөхөн байх биш байхгүй юу? Тий. Вау. Энэ ч чухал point шүү. Тий. Тэгэхээр магтахтаа хүртэл бас тий бид нар тэр аягүй бодох хэрэгтэй л байна. Одоо нэг юм бидний ингээд одоо өссөн соёл ч юм уу те нэг юм
одоо атман байх те эрхийлүүлэх гэдэг ч юм нэг юм янз бүрийн юмнууд ингээд байдаг л да хэвэн юм шиг те. Одоо Америкийн одоо тэр school shooting гэдэг ч юм уу. Манайх одоо тэр аюулаас хэр хол байна те. Одоо school shooting гэдгийг одоо тайлбарлах юм бол нөгөө түрүүн тайлбарсан шүү дээ. Одоо хүүхд дээрлэхүүснээсээ болоод тэгээд тэр нь одоо сүултээ тэсгэ болоод одоо амиа орлоо гэж боддог. За заримдаа болохоор тэднийг алъя гэж боддог. Тэгээд эсвэл заримдаа эднийг алчаад амиа орлоо гэж боддог те. Тэгэнгүүт айгу амар байгаа юм л да. Одоо тэр хүүхдүүдийн өнцгөөс харахаар те одоо нөгөө Joker гэдэг кино шиг те гитлерийн амьдрал шиг те ингээд анхандаа айгу их дээрлэхүүлдэг байсан. Тэгж явж хагаад ямар хүмүүсийг хамгийн их халж яах гэхээр өөрийг нь дээрлэхдэг байсан хүмүүс. Тэгээ өөрийг нь дээрлэхдэг байсан багш нар. Тэгээд дээрлэхүүлж ихтэн туслахаа болцсон те. Найзууд нь аяг өгдөг гэж явах. Дээрлэхүүлээд тахаар найзалдаг байж байгаа сүултээ ингээд тэрийг байнга дээрлэхүүлээд тахлаар тэрнтэй хамт байхаар дээрлэхүүлээд байна гэд тэрнээсээ ингээд заагаа аваад эхэлдэг ч юм уу те. Дээрлэхүүлж ихтэн туслахаа болцсон найзууд ч юм. Тим хүмүүсийг аяг хаалдаг гэж байгаа байхгүй. Өөрөөсөө ингээд интернетээс тэгээ одоо Molotov гэдэг нэг юм шилтэй шийддэг молотовын коктейлгээ шийддэг байдаг шүү дээ тийм юм хийсэн байгаа шотган хийсэн байгаа одоо дайраар ингээд энэ дэлбэрэх бодис хийсэн байгаа тий сүх мөх хийсэн тий тэгээ тэрүүгээр очиж ингээд сургууль дээрээ аллага үйлдсэн тий тийм аюултай байдалд хүрсэн байгаа байхгүй сүултээ одоо дээрлэл чинь тийм аюултай болж шүү дээ тий за азар манад яг хөө тийм аюултай зүйл харагдахгүй байгаа. Гэхдээ энэс хэр хол байгаа юм бол та юу гэж бодож байна? Манайх ч ингээд яг амиа оролтоороо нэлээд дээгүүр явдаг шүү дээ. Яг өсвөр насны хүүхдийн дундах амиа оролтыг харахаар амиа оролтыг нас оролтын шалтгааны харахаар хамгийн ихэнд амиа оролт явж идэг. Тэгэхээр магадгүй энэ нэгт амиа орлолт хоёр мэдрэлийн тогтолцооны гаралтай эмгэгж байгаа хгүй. Ер нь бол тэгээд дээрлэх чинь өөрөө мэдрэлийн тогтолцоо нэг сөргөөрнөлүүлж байгаа гэдэг сайд нөөцтгдсэн гэмтэлгээд ярьсан шүү дээ. Тэгэхээр манад бол хамгийн аимшигтай нь бол ингээд амиа оролтоор бол илэрж байна. Тэгэхээр энэ бол нэг Америкаас гайгүй гэж хэлэхэд бас хэцүү байхгүй. Хүүхд тэрнээс бол амиа орлож байна. Тэгэхээр аллах хийхгүй байгаа ч гэсэн амиа өөрөө хорож шүү дээ. Тэгэхээр Америкт бол тэгээд мэдээж нүү буу зарах зардаг тийм хууль тогтолцоонд байдаг болохоор тийм. Гэтэ манад зүгээр гэж орхих нь ямарч байсан байж болшгүй зүйл те. Гол нь эн чин хүний амьдралын чанар гэж байна шүү дээ. Арга жаргал гэж байна шүү. Тэр зүйл нь байхгүй болчоор тэр хүн амьд мөртлөө өгсөн юм шиг амьдарч байгаа байхгүй. Тэгээд одоо хэвэн ингээд тэр хүүхд дунд сургуулаа төгсчөөд тэрийг даваад гарчаад сургуулаа сураад их сургуульд ороод ч юм байгаад байгаа юм шиг мөртлөө хинт ч итгэхгээ байцсан хүнтэй ингээд татны харилцаа үүсгэж чадахгүй. Тийм болохоор ч бас яг эрүүл хүн гэж хэлэхэд хэцүү байгаа гэдэг. Бүх юм эрүүл одоо үйл ажиллагааны явагдаж чадахгүй байгаа шүү дээ. Хүмүүстэй ердөө харьцаж чадахгүй гэдэг чинь. Тийм тэгээд цав мав үнэрлж гин өргөн мансууруулж гин гэдэг ч юм уу. Тэр чинь бас л анхаарах хэвээр асуудал гэдэг нь бол харагдал байна л да. Окей. За тэгээд өнөөдрөөс айгуу чухал сэдвийг бид нэр хүндэж ярьлаа. Багшд ярьж амжаагүй байгаа зүйлүүд байгаа ярих гэж бодож байсан. Ямар ч байсан дүгнэж хэлэх хэрэгтэй байх ч гэж байна. Хамгийн чухал санаа бол өнөөдрийн подкастаас хүмүүсийг юу ойлгож байгаасаа хүсэж байна гэхээр бид нар бүгдөө үүнд хамаатай шүү гэдгийг хэлмээр байна. Та магадгүй дээрлэхүүлж ийсэн ч юм уу, дээрлэгч ийсэн ч юм уу, эсвэл хөндлөнгөөс ажиглаж ийсэн ч юм уу, аль нь ч гэж магадгүй хөндлөнгийн ажиглагч хүн бол хамгийн олон тохиолддог. Тэгэхээр энэ ганцхан дунд сургууль гэж бити ойлгоорой. Энэ хаасаагүй явагдаж идэг автобусанд ч харагдаж идэг, дэлгүүрөө очирлоход ч харагдаж идэг. Ер нь ингээ хаасаагүй харагдаж идэг. Ажлын байран дээр ч байгаа. Тэрийг харуул та хамгаалах хүн байгаарай. Тэрийг асуудал болгож хэлэх хүн байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд бид нар зоригтой тийм баатарлаг гэдгийг тэрүүгээрээ л бид нар ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөсөө сул дорой хүний дээрлэгдэг биш. Бусдыг өргөдөг, бусдыг зоригжуулдаг тийм хүн байгаасаа гэж хүсэж байна. Шинэлэр гэдэг кино байдаг шүү дээ. Шинэлэрийн лист гэдэг. Шинэлэрийн жагсаалтай. Тийм жагсаалт гэдэг. Тэр кинон дэр нэг юм үг гард юм аа. Хүчрэхэг зоригтой хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэд тэр хүн бол харсан хүн болгоно бууддаг, харсан болгоно зоддог тийм хүн биш. Тэр хүн бол ямар ч хэцүү байсан. Тэр хэдийгээр тэр хүний буруу байсан ч гэсэн тэр хүний уучлж чаддаг ч юм уу тийм. Арай өөр байдлаар бид нар хүчрэхэг зоригтой гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Сул дорой өөрийгөө хамгаалж чадахгүй хүнийг хамгаалдаг тэр хүн байх юм бол тэр чинь жихэн баатарлаг зоригтой зүйл шүү гэж хэлмээр байна. Хоёрт нь болохоор бид нар нөгөө дээрлэгдэг гэдгээр нь шууд ингээд юу гэдүүлээ шошго өгч болохгүй л дээ. Тэгээ тэр хүн хэрвээ та дээрлэгчсэн бол өөрчлөгдөх боломжтой.
уучлалт гуйгаарай гэж хэлмээр байна. Оройтог байна тийм дээрлэхжсэн байжгаад буцаад найзууд болсон тохиолдлууд бол байдаг. Тэгээ уучлалт гуйна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр та дахиж тийхгүй байна гэсэн үг. Тэрийг хүлэн зөвшөөрч гинэ гэсэн үг. Тэгээд уучлалт гуйж болох биш. Зан хүлээ өөрийнхөө үйлдэлээ өөрчлөх хэрэгтэй. Ийм боломж бол бид нарт бүгд өөрөнд байгаа. Бид нар хинж төгс биш те бид нар хин энийг гомдоож хэлсэн. Тэгэхээр дээрлэж байсан хүн ч гэсэн хэрвээ тийм үйлдэл хийжсэн бол өөрчлөгдөх боломжтой гэж хэлмээр байна. За тэгээд дээрлэхүүлж исэн хүн бол өөрөө бити буруутгах. Чиний онцлогч нь бол чиний сул тал байх албагүй биш. Ер нь бол сул тал бол биш ээ. Хүн болгон өөргөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Иймэрхүү зүйл тохиолдвол өөрөөсөө ичих хэрэггүй. Өөрөөсөө чиний буруу биш. Тэгээд энийг мэдээлэх хэрэгтэй. Ингэж энэ асуудал бол зогсон. Тэгээд түрүүн хэлсэнчлэн өөрөө зүгээс бас яаж илүү өөртөө ихтэйгээр өөргөө илэрхийлэх вэ гэдэг дээр бас суралцах хэрэгтэй. Тийм. Гол нь бол өөргөө илэрхийлэх, мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй. Тэнийг дараад сая хэлсэн шүү дээ скул шүүт ингээд. Тэр чинь ингээд дотроо хоримтлагсаар хагаад ингээд эсцэн арх гэдэг шиг ингээд бүр хортой болсон байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр мэдрэмжээ илэрхийлэлт сурах хэрэгтэй бид нар бүгдөө гэж хэлмээр байна. Ер нь сүүлийн бас дүгнж хэлсэн яг тэр хэсгийг хасаад баг нэг подкаст болгочмаар агуулгууд явж байгаа. Аягүй чухал байна. Тэгээ одоо нэг түрэн 3 тал хохирцсон гэдэг дээр би бас нөгөө хүндлэнгийн ажиглагчтайг яриаг үлдээ. Хүндлэнгийн ажиглагч хэрвээ та ингээд асуудлын хажуугаар зөрж байгаа бол бас хохирдог гэж байгаа байхгүй өөрөө. Хэрвээ оролцох юм бол өөрийгөө бас асуудалд оруулдаг энэ бол одоо үнэн бохгүй. За нөгөө дээрлэх хүүхдний хөвчлэн нөгөө нэг бүтггүй гаргана шүү дээ. Тэгэхээр чин одоо нөгөөдхийн урдаас сөрхөөр өөрөө бас нэг байгуулах гээд байдаг. Тэгэхээр айгүй хэцүү. Тэгээ би бас тэгжсэн нэг одоо сургуулийн коридорт нэг бид 8 бил 9 дугаар ангийнхаа 7 дугаар ангийн нэг хүүхдийг дээрлэхээр яг маа дүү дээрлэхээр маа дүү байсан аахгүй таньдаг хураа дүү тэгсэн чинь ягаад дүүрлэхэд чинь бацаанаа өмөрч ийн гэдэг наваг дээрлэх гэдээсэн тий. Тэгэхээр яг нэг тэр бол тийм аюул байгаа нь бол үнэн л дээ. Гэхдээ тэрэн дээр оролцохгүй өнгөрөхөр хүн бас өөрөө хохирдог гэж байгаа байхгүй. За яг нөгөө дээрлүүлж байгаа хүүхдүүд бол арай байгаа хэл та. Гэхдээ дараа нь нөгөө хүүхд амиа оролцсон ч юм уу те ямар нэгэн таагүй зүйл болцсон байлаа гэхэд тэр хүн өөрийгөө буруутгадаг гэж байгаа. Би юм хийж чадах байсан болов те. Би хийж чадах байсан да гэдэг ч юм уу те. Эсвэл зүгээр л нэг юм хүүхд дээрлүүлэл өнгөрч хажууд нь юу ч хийж чадахгүй өнгөрч байгаа одоо бас өөртөө таагүй мэдрэмж төрж идэг. Тэгэхээр дээрлэлт бол ингээ бүх талдаа айгүй хортой зүйл байгаа байхгүй те. Тийм айцтай тийм уур амьсгал бий болж байгаа байхгүй. Тийм таагүй те. Тэгээд багшийн тэр хэлсэн тэр дээрлэгдэг бол одоо болоорой гэдэг дээр бас те. Тэгээд ирээдүйн карьераа бодоорой. Харилцааны чадваргүй болно шүү гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө Popped Up Kicks гэдэг дуугаар бас энэ дуугарыг бас өндөрлөл аягүй тохиромжтой байх те. Тэр дууны тухай та хоёр сонсч байсан уу? Үгүй. Сонсч байгаагүй мэд. Би сая ихтэй нэг юм хэлчихсэн хэлчихв. Нөгөө уран зохиолчоос аягүй чухал штэ. Ер нь те ингээд урлагч саядаг дуу сонсох чинь дуунаас өмнө бас санал болгохны ном байна. Та нар уншижсэн байх л та ихтэй. Монсодрын ингээд цуврал хийдэг шүү дээ. Үнгээ гоё жижиг номод гардаг. Тэрний нэг цуврал нь болохоор манай үеийн Бүдэрсэн Баатар гэдэг зохиол байгаа. Тэнээр болохоор яг ингээд сургуулийн орчинд дах тэр дээрлэхлийг аягүй сонирхолтойгоор бодтойгоор харуулсан. Тэгээ тэн дээр багшийн үүрэг бас аягүй чухал гэдэг нь бол харагддаг. Тэгэхээр тэр номыг бас уншуул зүгээр бах. Тийм тэгээ энийг бид нар таниулах суртал одоо яаж энийг эсэргүүцэх вэ? Яаж энийг болиулах вэ гэдэг дээр хийх зүйл бол их байгаа. Тэгэхээр хамтарч ажиллах бид нар хэрэгтэй байна. Тийм тий. Тусламж хэрэгтэй бол хэлээрэй. Тэгээ манай энэ тал дээр бас багшийн судалгааны ажил дээр ч юм хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Бас энэ тал дээр ойролцоо мэрэгчлэр сурдаг хүмүүсээс байвал бас багштай холбогдож болох юм тий. Тийм сургуулийн бас хүмүүс айгу чухал. Дунд сургуулийн одоо захирал нийгмийн ажилтан багш нар бас энэ дээр хамтарч ажиллах маш чухал байгаа. Багштай холбогдох гэвэл яаж холбогдох вэ? Имэйл хаяг өгчих үү? За. Оюун дэлгэрцэг инхтүр khtur@gmail.com. Окей. За тэгэхээр description-д оруулчихвал зүгээр бах тий. За тэгээд хэрвээ сонсч амжиг бол дахиад ухраагаа сонсороо эсвэл description-д үзээ. YouTube-ийн description-ыг үзээрэй. Тэгээд багштай холбогдож болно. Би бас тэгтээ багшийн судалгаанд нь оюутан багт явж ирсэн шүү дээ. Нөгөө нэг хүүхдүүдтэй очиод зааланд нь ярилцдаг, дээрлүүлж байгаа тухай. Тийм харин би санаад тах юм. Зүгэл зөвшөөрөл хийж байгаа юм байна. Та хэлж чадахгүй заа. Бодрол чи яалаа. Харин нөгөө багшлахаар ч гэдэг юм шүү дээ. Ингээ агүй олон хүмүүс ороод би тэрийг ярьсан мөлөө яриаг болоо гэж баг бодоод байдаг болчихсон юм байна. Бас өөрөө би яг тэр судалгаанд явж үзсэн. Тэр чинь бас нэг цаасаар ингээд юм асуулга аваад бөглүүлээ. Тэрнээс гадна өөртөө ярилцж байгаа байхгүй хүүхдтэй. Тэгэхэд бас аягүй их инсайт авд юм байлаа. Яг яагаад дээрлэхүүлээд байна те, ямар үе дээрлэхэл болоод байна. Тэг яг тэр биеийн илэмж бол амар харагдчихсан. Яг нөгөө хүүхд бол эрэхтэй яг нөгөө биеийн илэмжнээсээ дээрлүүлж байгаа хүүхдүүд харагдаад байгаа байхгүй. Яг ингээл нэг юм тэг нэг л таагүй байгаа байхгүй. Дээрлүүлж байгаа хүүхдүүд бол. Саяны дууныхаа талаар
ярьж хүн. Яг Pumped Up Kicks гэдэг дуу болохоор ер нь аюу гоё сонсголонтой. Тэг ер нь бол хүмүүс нэлээд мэддэг дуу л да. Гэхдээ Хоёул мэддэг юм байна. хоёр болохоор жоохон Сансаар мэдчихэж магадгүй. underground хүмүүс юм болоо. Тийм тэгээ энэ дуу болохоор нөгөө дээрлэхэлттэй холбоотой дуу юм байлаа. Дээрлэхүүлж агаад нөгөө шүүтинг хийх гээд ирсэн байгаа. Үеийнх нь перспективээр дуусан дуу юм байлаа. Тэгээ ерөөсөө тэр айн тэр нэг дуулж байгаа байдал ямар ч тийм одоо дээрлэхэлттэй холбоотой гэж сонсогдохооргүй. Гэхдээ дууных нь үг нь болохоор дээрлэхэлттэй холбоотой байхгүй. Pumped Up Kicks гэдэг нь болохоор нөгөө тийм тухайн үед өмсдөг гэсэн тийм. Мэдэн. All the other kids. Оо одоо л энэ дооны утгыг мэдж авлаа шүү. Тэгээд тэр Pumped Up Kick гэдэг нь болохоор тэр гутлын юу юм байна л да. Одоо төр нэр юм байна л да. Тэр гутал болохоор ингээд нөгөө яг жоохон cool guy-д өмсдөг гутал юм байна л да. Тэнгүүд энэ өөр нөгөө бүгд энэ All the other kids with the Pumped Up Kicks те. Тэнгүүд энэ өөр одоо энэ Pumped Up Kicks өмссөн хүүхдүүд гэдээ болж байгаа хэрэг те. Тэгээ манайхан бас яг сонирхол өөртөө бас үгийг задлаад үзээрэй. За баярлалаа. Тийм тэгээд өнөөдрийн дугаар бол супер сонирхолтой байлаа, чанартай байлаа. Нэгттэй их сунжирсангүй. Тэгээд яг чухал агуулгуудыг оруулсан гэж бодож байна. Тэгээд багштай бас амжилт хүсье. Энэ тал дээр ингэж судалгаа хийж байгаад баярлалаа. Ийм хажуугаар дугаа өнгөрдгөө байна гэдэг бол nice л та нөгөө нэг Стэнфордын шоронгийн туршилт дээр чинь тэгээ аюу олон сэтгүүлчд орж гарсан юм нэг хүн дуурч ийсэн гэж байна шүү дээ. Тэгээд тэр нь өөрөө нөгөө Зимбардагийн ихнэр болсон дээ дараа нь. Тэнгүүд ингээд ийм бид нар угаасаа ийм нөхцөл байдлын хажуугаар дугаа өнгөрдөг багшийн төрөнд хэлсэн санаатай bystander effect гэдэг шиг те олон хүмүүс байхаар за ингээл нэг нь тусалж байгаа хөө те багш тусалж байгаа хөө гэдэг ч юм уу те хин нэг нь тусламж хэрэгтэй байгааг харах юм бол туслах ёстой хин нэг нь та өөрөө баггүй та л хийхгүй бол өөр хүн хийхгүй гэж бодож байгаа. Тийм ямар ч байсан тийм энэ хичээлийг одоо жишээл үлсгэх судлалын холбоотой хичээлийг заадаг хүний хувьд бол би бас нэг амьдралаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг гадаа явж байгаа ямар нэг хүн ингээд ухаангүй өвччихвэл би заавал 102 л дуудлага өгдөг. Тэгээ одоо 102 чинь бас тийм дуудлага өгдөг хүмүүсийг чухалчлаг болсон юм байлээ. Таны дуудлага хүлээж аваад гэрт нь хүлээлгэж өгсөн гэдэг ч юм уу тийм болцоо. Иргэдний оролцоо айгуу чухал байна. Тийм буцаж мессеж юм болтолсон байл шүү дээ. Танд баярлалаа гэдэг ч юм уу тийм мессеж явуулсан. Заавал нөгөө дээрлэхэл ихгүй ер нь болохгүй юм байвал бид нар бүгдөө нэг шийдэхэд оролцоотой шүү л гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ ер нь бол хүмүүс дээрлэхэлт ялгарлан гадуурлалт гэж яриа л эдэ хэрний яасна ингээд бүр ингээд юунаас ямар бүтцтэй ихэнхээ оролцохтой яад гэдгийг бас сайн мэддэг шүү дээ. Тэгээ таны ярианаас бүр илүү сайн мэдэж байгаа. Тэгээ бүр энэ тал дээр бүр судалгаа хийж чадмаар амар баяртай байна. Тэгээ бүр илүү сайн бүр ингээд олон түгээж өгж байгаа. Тийм яриа л үл яриа л ахс гэдэг. Тийм одоо жишээлбэл наад заханд багш бэлтгэх хөтөлбөрт бүлинг оруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж дунд сургуулийн багш болсон хүн энэ ийм учиртай байна. Энд би ийм оролцоотой байна гэдгийг мэдээд ажлын байран дээр харахад арай өөр. Тэгэхээр бид нар багшлах одоо багш болох байгаа хүүхдүүдийг их сургууль бэлтгэхтэй хүртэл тэнд нь оруулах хэрэгтэй болж байна л гэсэн үг тийм. Наад чи өстой чухал ажил байна дэ тийм. Яг л одоо боловсролын одоо сургуулиас л эхлэх хэрэгтэй байна л тийм. Одоо Монгол Улсын боловсролын сургууль тийм. Одоо багш олон багш нарыг бэлдэж шүү дээ. Мөст ч гэсэн байгаа л та. Ийм ажилтныг бэлдэж байгаа сургууль хэлбэрт нь оруулах хэрэгтэй. Тийм оруулах хэрэгтэй. Супер. Тэгэд нэг би сая гинт саналалт дээрлэлт ярьсан чинь нэг солонгосын саяханы гарсан амар тийм алдартай эрэг байгаамаа. Тэг яасан гэсэн чинь нэг волейболын шишээ багийн үндэсний шишээ багийн хоёр хэр тамирчин. Тэг ээж нь бас амар алдартай тамирчин. Тэгээд тэр ээж нь бас амар алдартай тамирчин болохоор тэр хоёр манай ээж ингээд ийм алдартай тамирчин. Бид хоёроос ингээд ийм бас сайн тоглолтог волейболчод гээд. Тэгээд нахлах сургуультаа дунд сургуультаа амар дээрлэхтэй байсан. Тэгээд тэр нь тухайд нэг илрээгүй. Тэгээд одоосаа олимпийн өмнө шишээгийн бэлгэлтэй гарч байгаа өөртөө ингээд бид нэрийг өөртөө дээрлүүлчлээ гэд ясан чинь та хоёр ч бас өөртөө ингээд халах сургуультайтай дээрлэхтэй гэсэн штеп мартчихаа юу гэд. Тэгээд тэр амар ингээд амар хүмүүс мэдээд тэгээд тэр хоёр дээрлүүлчихсэн хүмүүссэн бас өөртөө баримт идрээ гаргаж ирээд тэгээд тэр хоёр одоо саяны олимпиад яваагүй. Тэгээд үндэсний шишээ багаас ингээд хасагдсан. Ер нь бол волейболын дахиж волейбол тоглох хэрэг бол асуулсан байгаа байхгүй юу. Тэр нь астаас аягүй тийм хор уршигтай юм карьерээ үзчихсэн бас амар хэцүү зүйл. Солонгосын тэр солонгосчууд ер нь нэг иймэрхүү юм дээр нийлэхтэй аягүй хүчтэй гэдэгтэй нэг юм авилгал ч юм уу те эсвэл соёлын нөлөөтэй ч юм. Тэ яг би бол ядаж хоёр талтай л гэж бодож байна. Яг тийм юм хүлэн зөвшөөрдөг байх нь бол зөв. Гэхдээ тэр хүн чинь бас засарсан байвал яах вэ гэдэг нэг тийм байгаа зү те. Хэрвээ одоо 10 донд сургуультай жоохтой юм уу дээрлэхүү байж байгаад тэгээд ингээд сүулт нь магадгүй өөрөө дээрлэх үлдэж юм. Ямар нэгэн байдлаар ойлгосон байж болно ш. Тэгээд хүн дээрлэхөө болцсон багт тэр алдаан дээр нь тулгуурлаад карьерын дуусгах бол бас тийм агуу олон янзын дүгнэлт гарах гэдэг нь тий. Тэр
хүмүүсийн хийжсэн үйлдэл хэдэн 10 жилийн дараа үр нөлөөнд байгаад байгаа байхгүй юу гол нь тий. Тэгэхээр бид нар буруу юм исэн бол тэрийг ухаараа дуучилт гуйсан бол бас яах вэ юм мэдгүй тий. Уучлахгүй бах тий. Тийм. Тэгээ тэр нөгөө үргэлжилсэн чинь нөгөө нэг тэр хоёр дээрлүүлчихсэн хүмүүс та хоёрын дээрлэлтээс чинь болоод би ингээ амиорлох төгсчихсэн, шахажсэн, амиорлох орлого хийжсэн. Одоо миний сэтгэл санаад иймэрхүү юм өөрчлөлтүүд байдаг. Та хоёрыг бид нар ингээд бүр ингээ зурагтаар ч юм уу тэмцээнүүдээр харахад л ингээ бид нарт хэцүү байдгаа гэж сая таас хэлсэн шүү дээ. Нэрийн сонсогдод идэвдэг гэд. Тэгээд тийсэн гэж аа. Тэгээ тэр хоёр нөө дараа нь ингээл мэдээ одоо нэвтрүүлэг идрээр орол уушлахгүй хэвстэй байсан юм байна л да ингээл. Тэгсэн чинь нөгөө ямар тийм уушлахгүй хойд болохгүйсэн сая сүлд нь. Гэхдээ ямар ч тийм гимшиг сэтгэл төрөөгүй, гимшлийн одоо яриа одоо биелэмжээр гаргаагүй. Тэгээ зөвөр өөртөө тэр үед бид хоёр жоохон байсан гэдэг утгаараа ингээл өөртөө өмөрөөл байгаадсан. Тэнгүүд нь бүр ингээл солонгосчууд бүр ингээл дургуунөрөл тийм зүйл басан л юм бэлээ. Бууж өгөхгүй харин тий. Эндээс бас нөгөө харах боломжтой ах хүмүүс бол тий. Дээрлэж байгаа хүмүүс нэг тийм дээрлэж байгаа гэж бодохгүй байх тохиолдол их байдаг шүү тий. Одоо яг манай өсвөр насны нэг найз амиа оруулж ирсэн л та. Тэр найзын өглөөс болоод би бүр яг сэтгэл судлаач болох шийдэжсэн байхгүй. Угаасаа ингээд би оршихуйн хямралд орчиж байгаа байхгүй. Юу юм бэ энэ ч одоо. Тэгээ ингээл зүгээр хамт байж идэгс найз ингээд өвчтэй юм биш. Би 10 тогтоо байхгүй. Тэгэл ингээл тоглоод байж идэг байхгүй болчтой юм байна. Би яг юу хийж амьдрах. Яг ер нь яг яах гэж ингэж амьдрах юм те. Тэгээ одоо илүү утга учиртай юм хийх хэрэгтэй юм шүү гэдэг ч юм уу. Айгүйхан бодож байгаа байхгүй. Тэгээд айгүйхан боддог болж байгаа л тестгээ судлаар орчихсон. Тэгээ яг тухайн үед нөгөө нэг бид нарыг одоо яг тэр нөгөө түрүүний ярьдаг атмаудын нэг л дээ. Тэр ингээд айгүйх тийм тэр ихтэй бүр яг тийм бусдаас айгүй тийм хорон дээрлэгдэг. Бусд нь болохоор яг одоо нэг жагсаад мөксаад гэдэг тийм мэдэн шүү дээ. Тэр болохоор яг тийм нэг ажил болгож дээрлэхгүй гисэр нэ зүгээр бид нартай хандж байгаа юм та нар бол зүгээр хинч биш гэдэг мэдрэмжийг байнга өгдөг гэсэн баг. Тэгэл одоо миний дугуй гомж аваад алга болгонготой шүү дээ. Дараа буцаж ирэхдээ шууд ингээд өгөхдөө зүгээр өгөхгүй шууд ингээд над руу хунж хурд дээр жоо шууд өөрөө өсрэл над руу чиглүүлээд дугуйг тавьчихдаг ч юм уу тийм айгүй тийм хогийн гар байсан. Тэнгүүтээ ингээд одоо ерөөсө тэрийг өөрөө мэддэг юм шиг. Тэр нь хүнээс болж юу маань зэм орсонтой айгу холбоотой гэж боддог би бүр. Ягаад тэгэхээр тэрний нэрийг ер нь айгу хэлдэг гэсэн байхгүй өөрөө амьд тахта. Тэгээд яг тэгэхээр ганц тэр хүнээс ч болоогүй юм л та. Тэгээд олон асуудал байсан юм л та. Тэгээд одоо болохоор тэр хүн ингээд тэрийг яг би нэг тэрийг одоо үзээ одоо тэгвэл тэгэхээр бид нэр яг дараа нь бүр ингээд тэр нь өвшөрөхсөндөө тэг бөөнөрөө нийлж алан мална гэж өвхл ярьдаг байсан та. Тэгээд одоо болохоор зүгээр над руу хаяа холбогддог. Тэг өөр улсад амьдардаг. Тэг ингээд нэг ханд юу байна мэн те ангаа комеди яаж юм аа те сэтгэл зүй яаж юм аа чинь ерөөсөө тэр яг тэр талынхаа нэг огт мэддгүй юм шиг надад санагдсан яг зүгээр ярьж байгаа байдал нь тэгэхээр яг нэг юм өөрсдөө дээрлэж байгаа хүмүүс бол дээрлэж байгаа гэж нэг тийм тэр үнцээс хардггүй юм шүү. Тэгээ бид нар ч гэсэн бас магадгүй хүн дээрлэгчээд тэрийг мэдээгүй ч мэддэггүй ч байж магадгүй л те мэддэггүйгээр дээрлэгцэн те. Тэг нэг юм үг гэдэг шүү дээ. Англиар нөгөө don't laugh at people, laugh with people гэдэг. Тэгэхээр нөгөө хүнийг шоолж битээ нэ тэгэн бол чи эн чинь яг муухай те. А чи хүмүүстэй хамт нэг жийл эн чинь бүгдөө хөгжилж байгаа. Тэгээ бүгдөө гоё биш бол эн чинь нэг ганцхан чамд гоё яагаад чи хин нэгний одоо тааламжгүй байдал дээр инээж иврэн чинь гоё биш. Тэгэхээр бид нар тийм яг чи агуу чухал юм хэллээ. Заавал амар тийм бүр хитэрсэн те экстрим байх албагүй байхгүй те. Агуу энгийн юмнаас ч гэсэн байж болно. Тэгэхээр агуу mindful гэдэг шүү дээ. Бас агуу бодлоготой л байх хэрэгтэй. Жага үйлдэлээ анзаарч яваарэ гэж үү. Тийм нөгөө энийг цааш нь ингээ өршөөлөлт гэвэл баг нөгөө сая нарын шиг хэлсэн. Өршөөлж болно шүү. Хэдэн 10 жилийн дараа за 10 жилийн ч мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээд болоод өнгөрцөн жилийн дараа ингээд эргээд үр тэр нь ирж байна гэдэг чинь нөгөө үүлийн үр гэж ярьдэн шүү дээ. Тийм бас ингээд байдаг. Чи юу тарин тэргээ хураана. Эргээд чамд ирж байна. Гэдэг нь бас мэдгэл хэрэгтэй. Үлийн үрийн тухай ер нь ярил л да тий. Үлийн үр ч одоо яг ингээд нэг юм одоо яг шинжлэх ухаанаар ярьсан биш. Одоо яг харьцан хамаарлын онол биш тий. Нөгөө нэг одоо үлийн үр гэсэн ойлголт байгаа шүү дээ. Альва юм хийсэн юм чинь заавал буцаж ирдэг гэдэг. Энийг бол би бүр яг баттай гэж боддог. Яг баталж чадахгүй ч гэсэн одоо бүх юм чинь чиний үлийн үр. За одоо ингээд нэг ирвэхэн далавч одоо тий нөгөө торнадо үүсгэхэд нөлөөлдөг гэдэг шүү дээ. Ирвэхэн далавчны дэвэлттэй. Тэрэн шиг чиний хийж байгаа бүх юм эргээд үр тарьж байгаа. Тэрнээс гадна нэг сэтгэл зүйн байдлынхаа талаас ярих юм бол яг тийм байхгүй. Ингээд чи хүнд муу санаж яваад тий өвшөрхөж явах юм бол ганцхан чи тэр хүнийг одоо өвш санаад байгаа даа биш өөрийгөө хорлоод байгаа байхгүй. Өөрийнхөө дотор ингээд юм майндсетээ халаад байгаа байхгүй. Айгу таагүй мэдрэмжтэй холбоотой тий. Буддагийн үгийг дахиад ишлүүл тий. Хүнд уурлаж одоо өвшөрхөн гэдэг нь өөрөө хор уучаад нөгөө нүхийг хүлээж байгаа гэдэг шиг тий. Тэгэхээр ингээд карма чинь яг жинхэнэ байгаа тох. Өөрөө дээрлэхч мэдрэмжтэй тий.
Яг үндэ ингээл хүн дээрлэхээр тухайн үедээ тайвширчлаа те нэг хэсэг нэг гоё мэдрэмж авчлаа штэ. Гэхдээ яг үндэ цаанаа subconsciously далд ухамсартаа өөрөө мэдчихэл байгаа байхгүй би бол одоо те шалахгүй юм хийгээд байна да гэдгээ бол тийм нэг физикийн одоо сүүлийн үед бол яг нэг физиктэй бас холбоод идэг болсон мэлээ ш тэ квант физик энэ тэ тэн дээр агуу нэг тийм дүрслэл надад агуу буух юм шиг санагддаг байхгүй ингээд гол руу одоо ус руу ингээд чулуу шүтгэхэр ингээд тойрог цаграг үүсдэг дээ яг ингээд сайн тэрийг судлаа үзэхэр ингээд тэр чулууны эргэн тойр ингээд цацраад усны цацраг тойрог цаграг үүсч юм шиг мөртлөө буцаад тэр чулуу руугаа ирдэг гэж байгаа байхгүй тэр нийлээд ирдэг тэгэхээр гадагшаага бид нар муу муухай юм ингээд хин нэгэн рүү ингээд хилээд хэнийг өвтгсөн ч гэсэн буцаад ингээд бид нарт үрд ирж идэг. Тэр бол одоо тэ нэг бурхан ч юм уу нэг юм хүн суучаал тэ за энэ юм хийсэн байна буцаагаад үг гэдэг юм биш тэ зүгээр л одоо усыг хөндвөл буцаад ирж байгаа тай л адилхан. Одоо чи нэг юм одоо том надад тэр хөнжил дэрний жишээл амар таал нэг тийм тохиромжтой санагдаад ингээд би дэрэн дээр ингээд гараа тавихаар буцаад ингээд нэг төрж байгаа штэ тэр чин доошлонгуудаа. Яг тийм байгаад байгаа байхгүй. Ерөөсөө үйл явр болж нэг заавалж шудрах бустаач зүгээр л юм чин буцаал ирнэ бол маш энгийн ойлоо. Тийм тэр ямар нэг тийм нууцлаг зүйл бас биш. Тин чин бараг л те байгалийн шинжилгээ ухаанаарч тайлбарлаж болохоор зүйл байгаа. Тэгээ ер нь яг үеийн үрийг яг ойлгож амьдэрдэг хүмүүс бол дээрлэхэлтээс холоох байх л та. Яг ер нь үеийн үрийг ойлгох хүмүүс чинь шал өөр байгаа шүү дээ те. Яг үнэхээр итгэдэг хүмүүс нь за үеийн үр буцаад ирэх учраас те би одоо ингэх юм бол энэ хүнд муу юм их юм бол буцаад ирнэ гэд. Хэрвээ илүү олон хүмүүс үеийн үрд итгээд байгаа юм бол нийгэм өөр амьдрахад илүү таатай газар болох гэдэг байна. Тийм чин яг өргөжлүүлээд ярихад гээл яриад байдаг гинэ. Юу гэж байдаг шүү дээ. Оюун санаа гэж байдаг тий. Одоо англиар бол нэг spirituality гэж хэлдэг. Бидний одоо нийгэмд боловсрал тэр агуу тотмог гэдэг юм болов уу гэж бол бодогддог. Юу? Оюун санаа гэдэг зүйл. Одоо жишээлбэл наад захын л одоо үеийн үр гэдэг бол мухар сүсэг биш шүү дээ. Тий. Тэгэхээр яг оюун санааны талаас бид нар бас айгу хоосролтой болцсон байж магадгүй. Тийм. Их холилдсон л байгаа юм л да. Тийм мухар сүсэх нь тийм яг нэг цэвэр юмтайгаа ингээд бахан холилдоод аль нь юу юм гэдэг нь мэддэхгүй бах юм үсчээл байгаа юм л да. Тийм зөв амьдрах ухаан гэдэг талаас нь одоо хэлж болно л та тийм. Амьдралын тийм. Тийм ганцхан тооны томьёо жижиглэл ээш өгөөл тэр л чухал юм шиг бодоод байдаг. Тийм яг материаллык талаас нь бас бодоод сайн ээш онооцоолоод сайн ажилд ороод өндөр цалин аваад байр машин авах бол биш шүү дээ. Амьдрал бол тий олон юм байдаг. Яг ингээд эргээд харахаар яг агуу олон сэтгэл зүйчдийн хувьд туршлагаас ангуулцаар ихэнх хүмүүс яагаад зовоод өөр дөр нэрдэг вэ гэхээр дандаа харилцаанаас л болдог. Тэгэхээр бид нар сайн сайхан харилцаа байж чадахгүй бол хичнээн орд хар шиг газар сайхан амьдарч чадахгүй тэр чинь там байх байхгүй тий. Тийм тэгэхээр сайхан харилцааг бид нар бий болгох нь чухал. Энэ дээрлэхлийг байхгүй болгох гэхээс илүү бид нар юу руу тэмүүлж байгаа гэхээр сайхан харилцааг бий болгох гэдэг мессежийг одоо хэлэх нь чухал байна. Тийм тийм. Яг бүгд яг сэтгэл зүйн тал дээр асуудалгүй болоод ирэхээр дээрлэхлийн тал дээр яг онцолж ажиллахгүйсэн ч гэсэн дээрдэх боломжтой байх хэрэг тэгнэ гэж үзвэл одоо бүгд одоо сэтгэл зүйн хувьд асуудлууд нь багасаад ирэх юм бол дээрлэх гарах шалтгаан багасч байгаа. Тийм. Яг тэгэхээр тийм хэлчихсэн. Тэр нь юу гэхээр одоо яг энэ подкаст бол нэлээд сунжраа хвцэн тэгээд үлдсэн хэсгийг сонсож байгаа хүмүүс байвал сонсох байвал хүмүүс ч нөө богинохын ижлэг уурлаад байна. Оо тийм үү. Нэг одоо интервенц гэж хэлээд байгаа штэ. Тусламж үйлчилгээ гэж хэлэх юм уу да. Тэрийг гаргах нь агуу чухал байгаа. Хэдийгээр олон жил өнгөрцөн ч гэсэн одоо хүртэл сэтгэлд чинь байвал сэтгэл зүйч тандах нь чухал шүү гэж хэлмээр байна. Энэ мэдрэмжээ илэрхийлэх нь чухал. Судалгаанаас нэг юм гарсан байгаа юм л да. Хүн ингээд сөрөг зүйлээ бодоод татсан сөрөг мэдрэмж нь ихсдэг гинэ. Тэрийг бичих, гадагшлуулах, ярихад сөрөг мэдрэмж нь буурдаг. Тэгэхээр ямар нэг байдлаар бичдэг юм уу, сэтгэл зүйчтэй уулздаг юм уу, тэн дээрээ бас анхаарч ажиллах нь чухал гэж хэлмээр байна. Тэгээ одоогоор ковидын үеэр бол онлайнаар бид нар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжтой гэдгийг бол харсан байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа ч гэсэн онлайнаар бас зөвлөгөө авах боломжтой байгаа шүү. Гадаад байгаа ч гэсэн тий Монгол одоо их хэл дээрээ Монгол сэтгэл зүйчдэрээс сэтгэл зүйн тусламж авах боломжтой байна тий. Тийм. За сая яг энэний өмнө юу ярьж байлаа та? Тэн дээрс нэг юм нэмэж хэлсэн. Би мартчихлаа. Юу ярьж байлаа наран шиг. Нэг дээрлэхлийн тал дээр болохоор яг тийм байгаа байхгүй. Ганцхан тэр хүнийг зовоод байгаа шүү. Өөрөө бас яг тэр нэг таагүй гэсэн өөрөө ойлгохгүй юм гэдэг мэдрэмжийг дахин өөртөө өгөөл харж чинь тэр чин дотор чин бас л үлдчихэж байгаа байхгүй. Энэ нэг манипуляцийн дугаартай айгу бид нар манипуляцийн тухай нэг дугаар байсан юм л да. Тэгээ тэрнтэй айгу төстэй л юм л да. Одоо ингээд
манипуляцтай байгаа хүн уул нь ингээд нөгөө хүнээр ингээ юм хэлгээд те хүснээр байгаад байгаа ч гэсэн тэр харилцаа яг үндэ нэг тийм гоё биш болоод эхэлж байгаа. Сүүлдээ улам ингээл доортол те сүүлдээ бүр маш токсик болоод тэгээ өөрөө тэндээс зааж байгаа л хаа болчихж байгаа. Тэгэхээр ингээд амьдарч байгаа орчноо тийм байлхан ч гэсэн өөрт нь хортой л байгаа байхгүй. Тэгээд энэ дэр ингээд нэмээ хэлэхэд бид нар ерөөхдөө ингээд нэг юм үзэл хандлага өөрчлөх хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нарт нэг тийм байгаад идэг. Ингээд сэргэлэн зан гэдгийг бүдүүлэх зантаа нураад идэг. Жишээлбэл ингээд очирлоо зогсож байхдаа очир дайрж байгаагаа айгу сэргэлэн гэж боддог ч юм уу тийм тэрийг айгу бид нар өөрчлөх хэрэгтэй байх. Хүмүүсийг хуурж байгаа айгу тийм те сэргэлэн залтай амьдрах хар ухаантай ч гэдэм үү. Тэрийг бас өөрчлөх хэрэгтэй байх. Тэгээ нөө хүмүүсийг амбицтай гэж айгу их тийм дургуулгадаг юм айгу байдаг шүү дээ. Хүн ингээд өөрийнхөө карьерын талаа айгу зүтгэнгүүд энэ айгу амбицтай пэмэ те. Эсвэл нэг охтуудыг нэг тийм яг сэргэлэн цав охтуудыг нөгөө явдалтай гэдэг шууд андуурл үүсдэг нэг тийм аюу харагдаад байт. Яг энэ хоёрын корреляц байгалах л та. Тэгтэл энэ хоёр чинь туцтай асуудал шүү дээ. Наадах чинь гэхдээ дахиад нөгөө дабл стандарт буюу давхар жишг. Эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрыг адилхан зүйл хийхэд хоёр өөр байдлаар хүлээж аваад шүүгээд идэг. Явдалтай гэж байгаа мөртлөө эрэгтэй хүнийг болохоор тэрийг өнгөрж ирдэг ч юм уу. Эрэгтэй хүн ч бүр явдалтай байх нь баг окей. Тийм байх ёстой ч яг тэр зүйл юм шиг байд шүү дээ. Яг нэг тийм болж би нөгөө нэг айгүй орой секс хийсэн бохоо 22. Тухайд яг зам байсан л та. Би яг үеийнгийн дарамт гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тухайд яг тэрийг найзуудаа хэлдэг. Тэгээ нэг тийм олон хүмүүс нэг яриад байдаг. Тэгэл сонирхсан хүмүүст нь хилчдэг нэг тийм гайгүй. Ер нь бол оюутан гэдэг чинь бас арай гайгүй тэ төлөвшөөд тэр талаас нь их нууж мохоо болцсон. 10 жилд бол би бүр хотлоо ярьдаг гэсэн үг. Би унтцсан өндөргээ тэ. Яг нөө тойрол тоглонгууд ингээ бүгд ингээл нэг дунджаар 2 байгаад нөгөөдөө би 2 гэд хэлж мэлчдэг ч юм уу тэ. Тийм байсан. Тэгсэн чи яг таны хичээл тэр манай ангийн нэг залуу яг гар өргөд ярьжсэн баг. Тэгээд ингээд эмэгтэй хүн боллоо шүү дээ тэ. Одоо ингээд цөөхөн хүнтэй унтсан багцсан айгуу гоё тэ. Энэ бол ариун зүйл тэ. Эрэгтэй хүн бол цөөхөн дундсан байх юм бол тэр азгүй амтэн штэ тий гэж яагаад ярьсан байгаа. Тэгээд манай найзууд үгээ натраа. Тэгээд за. Тий яг тийм би юм байна гэж та байна. Тэгээд яагаад бид хойд өөрийн азгүй гэж бодог байх гэдэг. Чи буруу бодож ийн өгшөө гэж батсан. Тэгээ оюутан гэж ярихад оюутны дотор байрны өгөх тийм дээрлэл байд юм бэлээ. Тийм. Одоо ингээл ахлах курсын оюутнууд дөнгөж ирж байгаа нэгдүгээр курсын оюутнуудтайгаа ингээд за ингээд чи ирж шүү гэж бараг л ингээд өөртөө тэрүүхэндээ баримжаа өгөх сургалт хийчихдэг тий. Тэгэл баг багаар ахаад идэг. Архинд яваад ир компьютер чинь юу тавьчих. Ламбард нь тавьчих. Компьютер нь аваад ламбард нь тавьчихдаг ч үт юм уу. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө дүүлтэй арга хэмжээ авах тахад өөрөө өөр оюутны байр руу нүүх гэж тий. Тэр нь бол ингээд дахиад явдаг зүйл байгаа юм л та. Тэгээ яг энэ боловсролын системд хүртэл нэг юм хуучны юм айгүйх байгаа байхгүй. Манай дүү сайхан багш болсон. Хамаатны дүү. Тэнгүүд ингээд баг дон сургуульд ингээд багш болчихж байгаа ш. Тэнгүүд багш нар нь өөрсдөө тийм тэрний гэхдээ дээрлэхэлт юм уу одоо нэг юм аимшигын уламжлал нь яг дээрлэхэлт байгаа байхгүй яасан гэхээр шинэ орж ирсэн багш нар нь бүх хуучин багш нараа дагуулад ингээд юм бүүнээр амралтанд яваад тэгээд эднэрийнхээ архитэлттэй тэр хорхогны мах бүгдийг даах хэрэгтэй гэж байгаа байхгүй тэгээд тэр өөр дааж байгаа байхгүй тэгээд би бол одоо хэлж байгаа яахаар ийм ялзарсан байт юм бэ тэнгүүд яг аав ээж ч гэсэн тэрийг мэдж байгаа. Гэхдээ ингээд нөгөө хүүхдийнхээ ажлыг бодоод ингээд дугуй өнгөрчихөж байгаа хөөх. Яг ингээд нөгөө ажиллаа боддог өөртөө ингээд нөгөө нэг тухай заа гэж ганц удаа юм чи ингээд өнгөрдөг юм бол айгүйх өөгшүүлж байгаа хөөх тэр зүйлийг. Тэгээ тэрнээс гадна одоо их сургуулиудад бас би бол анзаарчсан. Яг би одоо тэ ийм зэрэг өндөр зэрэгтэй багштай чи бол тэ баг хөндлөхстэйгээ залуу багш нарыг зарах гээд байгаа юм байг харж байсан. Тэгэхээр их сургуулийн багш нь өөрөө тийм бахар чинь тэ оюутнууд бол яг тэр багшаас юм сурах ихтэлэг болчихж шээ. Тэгээд тэр нэг Сүйсийн жишээ бас айгу хүмүүс бол нэг айгу мэддэг юм билээ. Яг нөгөө одоо Сүйс төгссөн хүмүүс ихэнх нь одоо олонний танил юм. Яг бидний таньдаг хүмүүс айгу олонний танил айгу их байдаг шүү дээ. Тэнгүүд ингээл би одоо иргэн тойрны хүмүүстэй ингээл явж байгаа л хаяа тэр яриа сонсохоор одоо нөгөө амар лаг кино гэлээдэг те гоё ах нар чинь те амар юм бүтэхгүй хөлианод байсан байхгүй те зүг зүгээр явжсэн хүүхдийг очиад илэгдээ бүр эрүүл мэндийн ингээ хохирол учруулцдаг те зүгээр архинэхэд ч юм уу те тэгэл тэгсэр нэг одоо ингээ амар лаг те лаг хүн гэж харагддаг те тийм юм айгүйх байгаа. Тэр хүмүүс бас тийм нөгөө нэг нөлөөлдөг хүмүүс болцсон ба шүү дээ одоо тэр хүмүүс чинь
Тэгээ бас нөгөө суйсаас гадна бас нөгөө гадны улс оронд ялангуяа Оросд тиймэрхүү тохиолдол бас айгүйх байд юм шиг лээ. Курсын ялхаа гэж гараад дээд курсын доод курсынхаагаа ингээл дээрлэхэл одоо бас архины ч бас айгүйх яваад шүү дээ. Архинд яваад тэр авчрахгүй бол одоо ингэн тийм хэлхэл өөдөөс нь зодуулахгүй тул тэрийг нь арай гэж тухайн юмтаас зээлдэг ч юм уу гуйгаа ч юм уу тэгэл олоод ирдэг. Тиймэрхүү юмнууд бас амин нэлийг сонсч байсан. Харин тийм тогтсон соёл гэдэг талаас нь бид нар харах юм бол хаа сайгүй л байна. Харин тэрийг өөрчлөх бас тийм амар мэдээж биш л дээ тий. Тэр танаа сургуульд ер нь хүчирхийлэл ямар байдаг вэ гэдэг яг тэр сургалтыг гэж аваад багш нарт асуусан байхгүй. Хүүхдүүд яадаг вэ биш. Ер нь танаа сургууль дээр ямар байдаг вэ асуухад яг Бадралын хэлсэн багш нарын хоорондын зиндархал зэрэглэлийн асуудал хүчний тэнцвэргүй байдал бол нэлээд байд юм байлээ. Яг ингээ хоорондоо фракц тэр бол амар тодорхой ажиглагддаг. Ингээл сургууль тэгээл ингээ сургуулийн багш нарыг оруулж ирээл за та нар ингээ суугаараа гин гутал нэг хэсэг нэрч амар бөөгнөр суучна. Нөгөөс тэр нь 2 3 хүн сууж идэг. Тэгээл тэндээс харагдаж байгаа байхгүй юу? Тийм тэгэд альч талаасаа бид нар бие хүний ялгаатай байдлаа давж гарч ажиллах тийм ялангуяа нэг их сургуулийн юм дээр бол тийм байх хэрэгтэй гэж аягүй бодогддог. Наран гişиг надад таалагдахгүй байж болно. Тэгээ надаас өөр сонирхолтой байж болно. Тэр битээрийн хамтарч ажиллахаас хаад болж болохгүй байхгүй гол нь тий. Тэр нь би хүлэмжшөрөөд хувь хүний онцлогоо давж чадах хэрэгтэй. Бид нар тийм ухамсартай байх хэрэгтэй гэж боддог. Насанд хүрсэн хүмүүс хүртэл юм биш. Тэгэхээр бол жоохон өрөвдөлтөч юм шиг яг үнийг байна л да. Ганц сургуулийг өөрчлөх хангалттай болчиход шүү дээ. Тэгэхээр чи бүр ингээд нийгэмдээ бараг нөлөөлөх шаардлагатай. Тийм ингээд оюутнууд дээр ч гэсэн ингээд семинар хуваагдал багт болгох хэрэг би энтэй болохгүй би энтэй болохгүй л гэж байгаа байхгүй юу. Тийм. Тийм тэгэл бас адилхан тийм гарч байгаа. Фракц бол яг угаасаа л байдаг л зүйл л дээ. Гэхдээ илт ялган гадуурхаад хамтарч ажиллах юм дээр хамтарч ажиллахгүй гэдэг л яг утгагүй байхгүй тийм. Тийм яг нөгөө урдаас яг би нарийн ишигтэй болохгүй гэж хэлүүлэл амар хэцүү багтай яг өөрөө. Тийм шүү дээ. Нөгөө би бадралтай болохгүй гэл ёо би яац юм. Тийм шууд булаар ч нэг хэлдэг тийм байдаг. Тэр хаанаа бид нар ялгаатай байдлаа гол нь ойлгоод хүлэмжшөрөөд тийм тэг хэрэгтэй л ах гэж бодож байна. Тийм. Тэгээд ер нь ингээд харахаар хүний сэтгэл зүйн байдал хэр тайван байна. Тэрнээс хамаарат ах шиг санагдаад байгаа юм. Тэгээд ингээд нэг годомжинд амар ингээд мөрлөж зөрлөөл те. Яг одоо тэр айгу багассан байгаа даа. Тэгээд нийгэм ер нь айгу урагшлаад байгаа санагдаад байгаа л та надад. Сошиал медиа бас айгу нөлөөтэй байх шиг санагдчихаа. Тэнгүүд нэг юм мөрлөж зөрлөөл үхснээ хараамаар амар их байдаг байсан шүү дээ. Тэгээд нэг юм би яг мөсөн хоёрын гарцан дээр гарахад би бүр яг тэр амар сайн санаад би бүр ингээд нэг бодо бүр амар тэсгэл алдчихсан. Тэгээд яг нэг дотроо тэгэл төвчэл өнгөрсөлтөө бүр амар ингээд уур хүрэл. Тэгэхээр зүгээр ингээд хүн гарцаар гаж бүр ингээд чиглэж ирж байгаад ингээд мөрлж байгаа бүр ядаргаатай. Тэр мөр хүмүүс чинь ингээд яг тухай надад ч гэсэн ингээд тэрэнд ингээд одоо провокт болоо те ууралч ин гэдэг бол бас ингээд хэцүүлсэн байхгүй те. Би ч бас адилхан л оюутан зүгээр явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө нэг тулааны урлаг те одоо жижигцгийн клуб мэлбэр ингээд явж тэнгүүд ингээд бүсний өнгөний зэрэглэлүүд байдаг. Одоо ингээд бүсэн дээшээ болол болох. Тэр жижигцгийн бүс нөө журдоо энэ тэр бусдыг бодвол айгуу тийм өсөхөд айгу хэцүү бүс байдаг байхгүй айгу тийм олон жилээр явж байгаа тийм нэмэгддэг те. Тэгээ жижигцүү үйдэг хүмүүс ч одоо бодит амьдрал дээр бол одоо яг скил гаргал аллагын машинууд шүү дээ хүний одоо шууд үе мөчийг те хуглан те эсвэл одоо юу болсныг мэдээгүй шатлах ухаалтад унгаач шүү дээ. Тийм аюултай байхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүсээс одоо тийм амар дээрлэх байвар юусаа гарахгүй байхгүй. Амар тийм одоо тусч те. Юу нэг бүсний өнгө дээшлэх тусам айгу тусч болоод байдаг. Тэгээ яг нөгөө Конор Макгрегор ч юм уу Мохаммед Али ч юм уу энэ тэр яг дээрлэх үү гэж бодож ивэл тэр чинь бас нөгөө нэг юм тайзнаас дивжинээс гадах тоглолт хийгээд байгаа байхгүй. Нөгөө юм рүүгээ дайрдаг ч юм уу те. Яг тэр мерс ирхэн уулын мод урттай богино дээрлэх хүмүүс байхаг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг ихэнх хүмүүс бол одоо бүсний өнгө дээшлэх тусам айгу юм тусч те ингээд юм тайван байгаад байгаа байхгүй. Би бүр яг хар бүстэй ингээд мастер айгу цөөхөн л тоо. Тийм үнтэй барилдахад бол надтай зүгээр миний урд хөвтчихөж байгаа байхгүй те. Одоо яг хаагуур дайр маань тэрүүгээрээ дайр гэл. Тэгэл дарангууд ингээд те гэл те. Аа энэ болж штэ энэ ч энийг суулаа энийг ингээд гүцээ гэдэг ч юм уу те ингээд зааж зөвлөл байгаа байхгүй. Тэнгүүд яг дээдлийнхаа бүсний хүмүүстэй зүгээр хорн гараагүй хөөхтүүд шиг заяа. Янз бүр амар юм туршаал те. Надад ингээ уулна би ингээ юм ерч чи мэдхгүй хөхт орж ирж байгаа штэ те. Тэгээ надад юм зааж өгөхтэй чинь зүгээр намайг нэг мэдхэд л дээр би яг хөлөө харж байгаа гагаар дээр эргэлж байгааг. Тэгэл газар унц нэг мэдхэд ингээ харанхуул зайл хэдийн ингээ хоолойны боолт аваад ингээ боогод дарцсан байж байгаа юм. Тэнгүүд ингээ хүн тэр нэг сэтгэл зүйн ингээд хэрэгцээнүүдэд аваад тэ улам ингээд сайжрах тусмаа ингээд тийм дээрлэх хор байхгүй болоод байна. Тийм байна. Наач айгүй гоё жишээ нэг тийм гэгэрцэн ч юм уу. Яг үндэ сэтгэл зүйн хувьд айгүй хүчрэх хүн байна тий. Одоо өөрөө удирдах чаддаг бусдыг ингээд
дээрлэхгүй харин ч өргөж одоо чамд бол айгүй зөөлхөн анцсан байгаа байхгүй юу? Тэр мундаг хүн байх тусмаа тийм байгаа байхгүй юу? Сайн нөгөө олимп дээр жуудаа үзэж байхад алт авсан Японы тамирчин Шихаяно. Өөрөөсөө энийгээгүй шүү дээ. Та яагаад энийгээгүй гэсэн чинь ялагдсан хүний хажууд би яаж нэх юм бэ? Тэр хүн бол өөрөө бие барих чадвар тий яс чудаг болоо өөрөө ялж ялагдаж үзсэн тий. Бусдыг айгүй хүндэлж чаддаг. Тэр чинь айгүй сайхан чанар байгаа юм л та. Тий. Тэрнээс гадна яг зүгээр тэр нэг тэр одоо бүсэнд хүрэх явцад нэг тийм суудаг гэж боддог байхгүй. Өөрөө ингээд бие махбод чадвартай болоод шүү дээ. Тэнгүүд одоо гудамжинд нэг юм нөхөр одоо тааралдвал одоо тэг эсвэл өөрлөн зодон болвол би тэрийг бүр ингээм амархан давна гэдэг тэр хүн мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн бол одоо тэг за ер нь бол жижиг зүйл аягүй төвхтэй зүйлтэй ер нь шатрах шиг мөртлөө бүр маш олон хэлбэртэй. Тэнгүүд ингээд тэр хүн зарим нь жижиг зүйл дотор ч аягүй холимог зодоноор хичээлдэг хүмүүс байдаг. Яг нэг UFC шиг зодон торон дотор зодтолдог хүмүүс байгаа байхгүй тийм ч. Тэнгүүд тэр хүмүүс амар хүндэтгэлтэйгээр ингэж михиж масалж надтай шинэ хүн хинт бүгдэндээ намайг адилхан мэдлэн. Тэнгүүд тэр хүмүүс чинь тийм болонгод амархан дийлчихнэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тийм болохоор хинт ч өөрийгөө тгий цээж дийлдэж нотлох ямар ч хэрэгцээ байхгүй зүгээр л өөр бусад юмудаа хийгээл явж байгаа байхгүй. Өөр бусад санаа зовсоонуудаа хийгээл. Харин тийм. Тэгэхээр яг нөө бид нар дээрлэж байгаа одоо хүний сэтгэл зүг ярьсан шүү дээ. Тэрнэр нь бас нэг юм дүгнэлт ч юм уу ажиглалт хийхэд тэр хүн дотроо айгу хэнийг нь харуулах нотлох тийм хэрэгцээ байгаад байна тий өөрт итгэлгүй. Тэр нь илэрлэл нь одоо хэний нэг доош нь дарж иж өөргөө дээш харах гэдэг шүү дээ юм да тий. Тэгэхээр энэ бол тийм түр зургийн. Гэхдээ яг үнэндээ бол энэ тийм сайхан зүйл биш яг өрөвдөлтөл зүйл байна л да яг үнэндээ. Явж л нөгөө хөрхи хүлэн зөвшөөрөлт хэрэгцээ ороод ирж байгаа. Тэгээ хүлэн зөвшөөрөлт хэрэгцээ байна. Тэгээ нөө сурсан арга зам тийм. Яг эрүүл хүн бол тех шаардлага байхгүй тий. Тэгэхээр гэхдээ тийм хэрэгцээ үүсэх тийм орчин анханасаа байхгүй бол бас гоё л доо. Тий. Ингээд нэг тийм өөрт итгэлгүй яах ёстой болоо хин нэгэндээ би өрсөлдөх ёстой болоо гэдэг заавал тийм байх алгүй. Манай боловсролын систем чинь бас агай хооронд нүрсэлдүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Анги дотор нүрсэлдүүлнэ. Багшин зөвлөлөө. Анги хооронд нүрсэлдүүлнэ. Сургууль хоорондын зодон болно. Заавал ингээ өрсөлдөх хамтарч яаж бид нар ажиллах вэ гэдэг дээр бас илүү арга хэмжээ дасгал ажил хийх хэрэгтэй байна л та. Тийм. Одоо тэр нөгөө хэрэгцээ гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй. Одоо ингээл нөгөө Никола Тесла ч юм уу те, Ньютон ч юм уу ерөөсөө нэг сексийн хувьд ингээд зандан байсан байж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Огт хүнтэй унтж үзег байсан байж магадгүй. За тэгэнгүүт ингээд нэг амар их цуврал алуурчдыг харахаар ингээд бас секс үе дандаа асуудалтай тий. Секс үе 90% гэж баг хэлж болох хаа. Аюух тийм секс үе ямар нэгэн байдлаар ханамжгүй хүмүүс байгаа байхгүй тий. Яг тэр аллахын хувьд тэр нэг гаж хүслүүд нь хангагддаг ч юм. Тэгэхээр яг энэ цаад хүчтэй хэрэгцээнүүд чинь орой хүлэн зөвшөөрөгдөж гэсэн яг үндэ цаашаа явал бэлгийн хэрэгцээ мөн шүү дээ тий. Одоо хүлэн зөвшөөрөгдсмаа илүү олон бэлгийн сонголттой болно тий. Бэлгийн хэрэгцээг хангахтай. Тэгэхээр энэ аюу хүчтэй энерги байдаг байхгүй. Тэгэхээр энийг өөр юм руу шилжүүлж бол одоо Никола Тесла ч юм уу те Ньютон шиг одоо заавал тийм сууд болох албагүй шүү дээ. Гэхдээ ингээ маш олон уран зургийг харах юм бол маш их тийм секси энерги бол харагдаад байгаа шүү дээ. Та нарт тийм нүцгэн гой сайхан юм те гоо сайхан те. Тэнгүүд одоо яг тэр хүлэн зөвшөөрөлт хэрэгцээгээ дээрлэх гэдэг арга замаас өөрөөр одоо илүү тийм өөртөө болон өрөөлд хоргоо аргуудаар хэрэгжүүлж болох байх те. Илүү карьертэй амжилттай байдаг ч юм. Эсвэл ямар нэг спортоор хичээлдэг ч юм уу те. Эсвэл урлаг эсвэл нэг одоо тоглолтыг тоглоом илүү сайн тоглох ч юм уу те. Тэг хайрын энерги үстэй. Одоо жишээлбэл ажлын байран дээр байнгын дарамтанд байдаг хүний ажлын гүйцэтгэл буурдаг. Тэгээд сая дээрлүүлж байгаа хүүд юм өөрийнхөө сонирхлыг олж нээх яаж дээрлэхгүй юмсан л гэж бараг толгоо гашлага явж шин. Дээрлэх чинь хүн ч гэсэн тэг хэнийг яаж дээрлэх үү гэж бодож байна. Аль аль нь өөрийгөө хөгжүүлэх арай нэг тийм гоё зүйл рүү төвлөрөх юм бол хамаагүй ач холбогдолтой байна л да. Тэг. Тэгээ тэрийг харж чадахгүй. Тэгээ тийм. Тэгээ энийг бол шүү дээ. Хүүхдийг буруутгах нэг буруу. Ягаад тэгэхээр хүүхдүүдийн хүсэж байгаа зүйл нь хичээлийн гадуур хуулийн шанд оролцмоор байгаа байхгүй. Ялангуяа алсагдмал орон нутгийн сургууль төгс тийм айгу баг ганц байгаа зүйл нь PC юм тий. Ялангуяа одоо гэр хороолол дотор. Тэгэхээр хүүхдүүдийг үнэхээр хөгжүүлэх гэвэл хин нэгнийг дээрлэх вэ гэдэг тийм байх биш. Хүүхдүүдийг хөгжүүлэх бололцоо нь бас байх хэрэгтэй л байна л да. Хичээлээс гадуур үйл ажиллагаа, спорт тий. Тиймэрхүү юмар нь хөгжүүлвэл зүгээр тий. Тийм. Тэгээ аз болоход интернет байгаанаас айгүй даваа талтай тий. Өмнө чинь бол яг нөө байгаа номныхаа хүрээнд ч юм уу судалдаг гэсэн бол одоо интернетээр бид нэр шинэ ертөнцийг нээж болж шүү дээ тий. Тэндээс хөгжөөд явах боломжтой. Гэхдээ яг тэгээд анслагдсан юуны хязгаарлалт бол ялтч үнэн зүйлтэй тий. Одоо яг тийм бид нар ингээд сая юм дээр байсан байхгүй байхгүй. Тийм хичнээн авьяастай ч үйж магадгүй байхгүй тэр хөө. Бидний одоо судалсан ингээд судалгаан дээр налаахын найл сургуулиалаа да спорт заалгүй ч хад юм уу те ингээд анх баригдсан цочд буудлын югаар баригдсан амар нэрхэн коридортой.
Тэгээд сургууль өөр өөр гэсэн асуудалтай. Сургуулийн 0 нь хаалгагүй тийм сургууль хүртэл шүү дээ. Тэгэхээр чин үндсэн хэрэгцээг хангах 5 тий нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр аяг хэцүү байгаа тийм материалын талаасаа. Хүүхдүүдийн хамгийн их гомдолж байгаа зүйл нь багшаас гадна юу гэсэн хэрэг хоол. Хүүхдүүд амар үлсэж байна сургууль дээр. Тэгэхээр бид нар нөгөө дээрлэхлийг амар онцлоодсэн чинь яг үндэ. Хүүхдүүдийн хэлж байгаа хамгийн их зүйл нь багш байсан. Тэгээ хоол байсан. Дээрлэхэл бол тодорхой хэмжээгээр дан болон дан бус байдлаар дахиад нөгөө багш нартай бас тодорхой хэмжээр холбогдчиход байгаа юм л да. Тэгэхээр дээрлэл бол ганц хүүхдийн асуудал биш л гэж хэлэх гээд байгаа. Тэгээд өөр шийдвэрлэх айгу материаллык асуудлыг төгжиж буй улсын хувьд тийм онцлог асуудал нь бол хоолны асуудал байт юм лээ. Тийм шүү дээ. Ер нь нэг сэтгэл зүйн асуудал ч гэсэн тийм байгаа байхгүй. Хоолтой холбоотой байсан. Тийм амар их ингээд сэтгэл зүйн асуудал ингээд ярьж байгаа ч гэсэн ядууралтай орлогогүй байдлаас бол хүний сэтгэл санаа маш их хямардаг байгаа байхгүй. Тэгмээд суур хэрэгцээн дээр нь ингээл аль хэдийн гаццсан байх юм бол тэгээ цаашаа сэтгэл зүйн байдлаар хөгжихэд аюу хэцүү болчих. Тийм бид нар хичнээн хүний ирэхээр тэр хүүхд өсчихвэл яах юм бэ? Тэр хүүхд сонсч чадахгүй үгүй юу? Тийм шүү дээ. Тийм тэгэхээр бид нар судалгаа аягүй сайн хийх хэрэгтэй л гэсэн санаа надад бол төрөөд байгаа. Яг ингээд одоо жишээлбэл Германд хүүхдүүдийн асуудал ингэж зохицуулт юм байна. Америкт ингэж юм байна. Одоо бид нар тэгвэл ингэнэ гэдэг бол аюу учир дутагдaltaй. Яг манай улсын нөхцөл байдал тухайн сургуулийн байр зуршлаас бас хамаарат ямар онцлог хэрэгцээ гарч ийн сургууль болгон өөртөө судалгаа хийх аягүй чухал юм билэ. Хүүхдүүдийн бас нэг юу гэмдэ гомдолтой байдаг зүйл нь багш нь өөрх нь ар гэрийн хэлийг юусэн мэддэггүй, юусэн ойлгодгүй тэр хүүхдүүд аягүй хүндтэй юм билэ. Тэгэхээр тухайн сургууль сурж байгаа хүүхдүүдийн онцлог хэрэгцээний юу юм? Манай сургуульд юу нь болох гээд байгаа. Хүүхдүүдийн дуу хоолой аягүй тутмаг гэдэг. Хүүхдийн дуу хоолой сонсох хэрэгтэй. Хүүхдүүдийн яг үндэ бид нар сонсон бол дээрлэхээс илүү ихтэй хүүхдүүдийн цаах нь уух устай, цэвэр устай, нойлон сайн ажилдаг, цэвэрхэн номын сан ажилдаг, спорт зал нь аягүй гоё тий засварт орсон ч гэдэм үү. Гараа угаах. Тиймэрхүү тийм угаалтуур нь тэр сав маамж байхгүй. Тэгэхээр хүүхдүүдээс аягүй сайн судалгаа авч сонсдог байх хэрэгтэй. Эцэгчүүд ч гэсэн хүүхдийг сонсох хэрэгтэй. Тийм би бинээ сонсох хэрэгтэй гэсэн санаас яваад сургуулиуд байдаг шүү дээ. Сургууль ярьсан чинь нэг бодогцсон байхгүй. Манай 10 жилийн сургууль одоо Монгол уртаар сургууль байхгүй. Тэгээд тухайн тэр сургууль нөгөө нэг хэсэг 3 жил нөгөө нэг шинээр бүр нураагтаа баригдсан шүү дээ. Тэгээд тухайд яаж хичээлжсэн хэрэг яг нэг бага сургуулийн 4-р сургууль руу хичээлээд дунд ахлаа сургууль нь 16 дахь сургуулийн нэг буланд нь яг 3 дахрын нэг буланд нь зөвхөн 3 дахь сургууль хичээлдэг гэсэн байхгүй. Тэгээд 1 дахрын нэг 2 ангитай тэгээд 3 дахрын нэг булантай тэгээд бүхэлдээ сургууль хичээлдэг. Тэгээд тэр үед яадаг байсан хэр нэгдүгээр спорт зал ахгүй, гон зооход бол заавал нөгөө 3 дахь сургуулийн тэр арын ялгаар ингээд тойрол 16 км тойрж ордог. Тэгээд 5 минутанд дамжчихгүй хоол хэрэгцээ байхгүй. Тэнгүүд спорт зал ахгүй болохоор тэр хүмүүс нөгөө бие тамирын хичээл ч юм уу тийм байхгүй тий байхаараа гадаа нөгөө нэг 16 дахь сургуулийн гадаад ба тоглонгод 16 дахь сургуулийн хүмүүс сургуулгүй мөрөлгүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар дээрлэлт явагддаг. Тэгээ одоо ингээ би яг тэгэхэд нэг 7-8 студент да 16-ын тэр буланд сураад 10 11 12 дахь ангитай яг шинэ сургуультаа сураад төгсчихсэн байхгүй 3 жилээр. Тэгээд тэсэн чинь ингээ тэр 3 жилийн харьцуулаа бодглохлоор шинэ сургууль байх үед одоо 16 дахь сургууль манай сургуулийнхныг дээрлэлт нь ерөөсөй байхгүй. Харин 16 дахь сургуульд байх үед тэгэл сургуулгүй муралгүй ч юм уу юучгүй гэл нэг тиймэрхүү байдлаар бүр ингээд өрнөдөг байсан. Нэг удаа бүр ингээд 16 дахь сургуулийн яг уртлын төв хаалга урдуур үйсэн чинь нэг дахраас нэг 3 дахь сургууль яснаа бид нар л ингээд шүсээ хийсэн байхгүй бүр нэг удаа. Яг миний ээж баг над руу хайчихсан байхгүй. Тэгээ тэр амир ингээд яг бууж юм л та. Тэгээд яг шинэ сургуультай орсон чинь тиймэрхүү дээрлэлт байхгүй. Тэгээд сургуулийн доторх уур амьсгал ч юм уу тиймэрхүүнүүд бүр харьцангуй амар гоё хэлцэн бүр ингээл спорт залтай, шинэ сургуультай, шинэ номын сантай. Бүр ямар ч номын сангүй юу ч үхгүйсэн хүмүүс чинь гинт юм гоё юмтай болсон чинь л одоо юмны итвхэн ч амар гоё сайжрал амжилтан ч бүгдээрээ ахаал сурах хүсэл эрмэлзлэн ч ихсэл тиймэрхүү одоо би нэгээ дээрлэж одоо ямар нэг үг хэлээр яхах нь хүртэл амар багассан байсан. Тийм наа чин 3 жил асал хэцүү л сурсан ба шүү дээ тий. Наа чи бас цөөхөн жил биш үү наа. Тэрээ бодсон ч бас. Тэгэхээр чинь ингээд материалын орчин бүрдэхгүй болохоор бас л стресс үүсэж байгаа байхгүй бөөгнөрлж стресс үүсэж байгаа байхгүй тий. Тэгээд бас нэг сонирхолтой энэ дээрлэлтэй холбоотой шүү дээ. Гэтэл хүүхдүүдийн ингээд дуу хоолойг сонсохын чухал нь юу вэ гэхээр хүүхдүүдийн бас нэг хэлжсэн юм бол 10 минутын завсарлага хитрхи богинохон байт юм билээ. Яг хүүхэд юм идээд 0 ороод 0 молин амар очиртой ч гэдэм юм. Тэгэхээр яг боловсролын тогтолцоогоор 10 минутын завсарлага бол арай богинохон ягтаа 30 минут байх хэрэгтэй юм байна гэж бас бодсон. Тэгэхээр дээрээсээ дандаа ингээд бодлогон доошоо яваад байдаг биш. Хүүхдүүд яг яавал илүү сайн сурах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм шиг. Тийм өсвөр насны хүүхдийн яг нойрны жишээлүүлэх юм аяг бол үдээс хойш
хичээлээ үйл илүү сайн гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээ яг үндэ тэр яг тухайд ч манах бра 10 минут ч бүрийг 5 минутаар засварлаад байсан байхгүй. Тэгэл нөө 3 дахраас нэг болонгаас нэг давхарлаа буугаал. Тэгэл нөө 3 дахь сурвал яг 16 дахь сурвал хоёрыг холбоотой нэг хаалгатай. Тэр хоёрын дундаар ягаал тэл дамжаал 16 гуан зурлал ирэх бүр юу ч болохгүй бүр 5 минут бүр ханаач руу дөнгөж ороод очрлоо ижил 2 сургуулийн хүүхдүүд чинь нэг гуан зан заа очрлоо ирж бүр амар хүнд нөхцөл гарсан шүү дээ. Тий. Тэгэл бүр ингээд нөгөө заалмал байхгүй болоод бүр үлдэн зүгээр ингээд гадаад л батан зөв котог тоглолт байсан шүү дээ. Тэгэл өнгөрчдөг байсан. Манай их завсарлага бас яг 10 минут. Тэгээ бос 5 минутаар нэрсээ гаргадаг гэсэн. Бос сургууль яадаг гэсэн. Манайх ихтэй ер нь илүү дэг журамтай сургууль байсан л да. Тийм цэвэрхэн цагаан тавч өмсдөг, цагаан өмсдөг ч юм уу тийм. Хувийн сургууль. Үгүй улсынхаас. Тэнгүүтээ зөвхөн 10 минутын тэр завсарлагаар гардаг. Тэгээ тэр үед 0 орно гэдэг бол маш их очир. Ерөөсөө тэгээ би тэрийг мэдээд яг дандаа өмнөхөн гардаг гэсэн багш өнөөл орчих. Тэгээ бүх хүүхдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр чи бүх хүүхдтэй гэх юм бол бүгд нэг хичээл алдаад байна шүү дээ. Би ч гэсэн өөрөө яг тэр агуулгамднаас алдаж гарсан баахгүй. Тэгээ яг тэгтээ тэгж орж амжихгүй бол шээс хүрж байгаа юм. Тэгээ амар хэцүү ингээд бөө очир дунд байдаг. Тэгээ нэг юм яаж байгаа. Тэгтээ тэр нэг би нэг хүн дээр тусгаж авдаг л дээ. Би өөрөө нэгтэй байсан. Бид нэг юм зогсож шээдэг рүүгээ ингээд нөгөө нэгнийхээ нурууг түлхээд байдаг байхгүй. Нуруур босоо ингээд шээдэг юм байдаг шүү дээ. Тэр л ингээд нэгнийхээ араас түлхээд цаадал руу ханараа нөхөргөх зорилготой. Яг шээжил гин тойноос түлхээд ороод ирэн. Яг өөр ангийн олон найзуудтай тэгээ хоорондоо тэгдэлээс л та. Тэгээд тэрнээс төвөгшөө гэдэг ирэн жоо эрт шээчдэг. Харин тийм тэр чинь хэцүү байхгүй. Ялангуяа нэг яг энэ дээр бас л нөө гендерийн асуудал гарч байгаа юм л да. Эмэгтэй хүний 0 орох хэрэгцээ эрэгтэй хүнийхийг бол давтамж илүү олон байдаг. Тийм судалгаагаас ч гэсэн гарсан байдаг. Тэгэхээр яг ингээд хэрэгцээнд нь тулгуурлах юм бол октын 0 бол арай олон байх хэрэгтэй юм шиг. Тэгээд намайг дунд сургуульд сурч байхад эмэгтэй хүмүүс заавал 2-2-оор явах хэрэгтэй. Нэг нь хаалганд арах хэрэгтэй ч юм тий. Чам жинх дээрээс нь бас амар хэцүү. Тийм нөгөө нэг эрэгтэй хүмүүс гайхаад шүү дээ. Октод ягаа заавал 2-ороо ч юм уу 3-аар ингээд бөөндөө 0 ороод идэв ингээд бас суугаад тийм. Тийм. Тэгээд хаалга маалгана ядгүй нэг одоо цойжлогддог ч юм уу. Тийм үгүй асуудалтай. Эсвэл дээгүүр доор камер орж ирдэг ч юм уу те тэрнээс хамгаалж иж болох юм тий. Тэг нэг удаа бүр яцсан ингээд хажуудлын нөгөө одоо хоёр зэрэгтэй нөлөөд штэ. Тэг нэг нөгөө нөлт ингээд нэг эртээ ингээд бэж идэг. Нууцаар бийцэн. Тэг дээгүүр нь одоо харах зэрэг орч юм уу тийм хөл байдаг. Баггүй тэгэхээр ч одоо яг нэг хоёр эмэгтэй явж найдаж чанс тэрийг ингээд урьтан сэргийлж юм уу харж ийн эсвэл нойлох хаалгын таглаж үуч ийн хүү орж ирэхэд сэргийлж юм уу тиймэрхүү бас зоригтой. Тэгэхээр тийм айгүй хүнээс хамааралтай тий. Ер нь ингээд эмэгтэй хүний хувьд би даасан байдалтай байхад энэ тогтолцоонд бас айгүй саадалдаг. Жишээлбэл эмэгтэй хөх заавал юу бөмсөхтэй гэдэг дүрм тавцсан тийм байдаг. Тэр ингээд октодын судалгаанд өгсөн хариултуудаас ингээд уншихад наад зах нь л гадаа явхад хүмүүс айгүй хардаг, зөөр ойлгодгүй, өвөл даардаг, тэрнээс болоод өвдсөн тохиолдлууд байдаг. Тэгэхээр бас солонгост бол сонгох боломжтой болсон юм байна шүү дээ. Эмэгтэй хөхд өмнө сонгож болдог. Эмэгтэй хөхтийг заавал үсээ 2 боох ёстой гэсэн сурвалж байна. Тэгэхээр айгүй сонин тэр юмуд нь бас айгүй нэг тийм өөртөө ихтэй өөр хороо ингээд эвтэйхэн хуцаа өмсөд явахад бас айгүй хэцүү байдаг. Тийм тохиолдлууд байдаг. Хөвгүүдийн хувьд одоо октын юу бөмбөг ингээд цогтөг ч юм уу, левчнийхэн юмнаас татдаг ч юм уу. Айгуу байх л хэвээр зүйл юм шиг. Тэр чинь бэлгийн дарамт аваад байгаа. Тийм. Би бас бэлгийн дарамт хийжсэн. Нэг хэсэг нөгөө ингээд бүгд тайлал эхэлсэн баг. Гинт ингээд татал тайлал та яг төсөлд нэг таталтаар тайлж байгаа айгу мундаг юм шиг те. Тэр нэг зүгээр л юм хөгжилтэй зугаатай юм шиг ингээд яваад байсан. Тэгээ яг тухайн үед бол би юу тэрийг бэлгийн дарамт мундаг юу ч ойлгохгүй тэгэл татал явж байсан. Хормооч нэг сөхдөг байгаа. Хормоо сөхийг бол болохгүй гэдэг бид нар мэдээд байдаг гэсэн. Тэгээ левчиг татхаа тэгээд октодын нэг тийм нөгөө үзүүлж байгаа хариу үйлдэлээс нь бас өөртөө таашаал аваад байдаг гэсэн баггүй нэг гаж донтой хүмүүс шиг тийм нөгөө exhibition байдаг шүү дээ нэг өөрийнхөө бэлэг эрхтэн дэрийг харуулаад тэгээд эмэгтэй хүн зочиртохоор айгу таашаал аваад тэрийг өргөжлүүлдэг гэж байна. Тэгээд бидний дотроос бас нэг тиймэрхүү юм гарч ирсэн шүү дэргээд. Харин тийм тэгэхээр тэрийг өөрсөө муу зүйл гэж бодохгүй байгаа болохоор тэрийг хэлж өгөх хүн насан туршидтын үүрэг байгаа. Тийм одоо бидний үүрэг байгаа те. Одоо өөрсдөө шиг гэдэг гэж тийм гэнэ. Тэгээд одоогийн хүмүүс арай дээр мэддэг баха тэрийг. Тэгэл тэр одоо яг UP-ний дээр асуудал ч гэсэн надад аягүй чухал санагдаж байна. Тэгээ манай подкастыг бас нөгөө миний мэдхээр л 2 аягүй сайн багш нар сонсдог. 10 жилийн хүүхдүүдийн багш. Яг надад холбогдсон тэр 2 л да. Өөр хүмүүс бас байгаа бах. Тэгээд энэ хүмүүст бас аягүй хэрэгтэй яриа болсон баг. Цаашаа бас дамжуулж өгөөрэй. Яг энэ одоо формыг өөрчлөх ёстой гэдгийг ч юм уу те. Эсвэл ингээд
дээрлэлтийн тал дээр багш нарын юм ойлголттой байх ёстой гэдгийг ярих ёстой хүмүүс ч одоо бид нэр байхгүй сэтгэл зүйч гэдэг мэргэжилтэй хүмүүс сэтгэл судлаачтай сэтгэл зүйч нарын бодвол ялангуяа оюун дэлгүүр хөгжлийн тал дээр их сайн судалгаа хийсэн байгаа болохоор яг дуурах зохистой үнэ гэж бодож байна. Тэгэхээр яг хэрвээ холбож өгөх боломжтой хүмүүс байвал те хэрвээ ямар нэгэн боловсролын байгууллагын ч юм уу эсвэл сургуулийнхаа захиралтай ч юм уу холбоод бас энэ талын одоо соёлыг сургууль дээр илүү сайн хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж болох юм аа гэж бодож байна. Тэгээд бүгд холбогдоорой. Оюун дэлгүүр хөгжийн Gmail хаягийг дахиад хэлье. Багшаа юу лээ? Оюун дэлгүүр цэг inhtur@gmail.com. Inhtur гэдэг нь KHTUR те. Тэгээд дунд сургуулийн багш нарын хувьд бах жоохон түгээмэл тохиолдол бэрхшээл нь бол ойлгомжтой байдаг, ачаалттай байдаг. Тэгээд уг нь судалгаа хийгээд ингээд жилээс жилд ямар өөрчлөлт гарч ийн бид нар юу гэж болох вэ гэд ингээд явал агуу зүгээр юм лээ. Тэгэхээр бас тэрэн дээр хамтарч ажиллаж болно. Жишээлбэл түрүүний хэлсэн аргыг надаас аваад одоо боловсруулалтын дээр хамтарч ажиллаад тэгээ хамтарч одоо судалгааны үйл бичдэг ч юм уу те. Тиймэрхүү тал дээр хамтруулаасаа үгүй зүгээр. Тийм. Академикли бас үлдчихэж шүү дээ судалгааны урд нь. Тийм. Одоо судалгаа бол аягүй чухал болоод шүү сүүлийн үед. Дандаа судалгаатай юм ярихгүй бол зүгээр л угаасаа л тэгдэг, угаасаа л ингэдэг гэдэг бол аягүй өрөөсгөл. Bias-ийн алдаатай байж болно тийм ээ. Тийм. Тэгээ дээрээс нь сургуулийн онцлог өөр өөр байгаа байхгүй. Жишээлбэл сая 3 дахь сургууль бол тийм шал ингээд зохион байгуулалтын хувьд засварт ороод амар олон янзын туулсан. Тэр бол бос сургуулиас бүр шал өөр нөхцөлд байсан юм шиг. Еврейч гэдэг шиг. Цэганууд гэдэг шиг тийм бүр орох газар нутаг хүмүүс гэдэг шиг. Нөө сургуулиудын төв алгаараар очимаач бүр тойроод ардуур нэг нууц хаалгаш. Би бүр энэ сургууль юм уу гэж. Тэр би яг нэг бага ангитай өөр сургууль сурж агаад яг шилждэг жилдээ 7 дугаар ангиас 5 төгсөд 7 шилждэг. Тийм яг нураац үдний шилжээд. Тэгээ бүр ингээд нэг цоошин юм тэр. Юу ийм сургууль гэж үүдээ юм. Яг ардуур нь тойроод байгаа гэж бодоод нэг тийм бас шинэ паникнд орж ирсэн л та. Гэтэл бас л сайн гүргэр биш үү тий. Дэмэр гэмэн даваал төгссөн шүү дээ. Гэтэ шинэ сургуультай гоё төгссөн л дөө. Бүх юм шинэ. Одоо айгу гоё болсон тий. Тий, одоо айгу гоё. Хүн тэгээд ер нь нэг юм өөр ямар ч сонголт байхгүй. Тэгэл ер нь түүний дааж чадах юм бол гайхмаар юм байл л. Яаж тий амьд үлдтiin, яаж тестийн гэмээр юм даадаг юм байл. Тэр нөө Виктор Франклин зохиол өгдөө шүү дээ тий. Тий. Тэр чинь ямар нэртэй лээ? Meaning Man's search for meaning тий. Эрхчлэн биш утга учирын ярилт. Орчуулган бас айгуу дайгуу орчуулсан бод нэрийг нь. Man's утга учирын ярилт. Man's search for meaning. За тэгээд өнөөдрийн дугаар сайхан өрнөлөө. Тэгээд яг эхний хэсэгт дуусгасан боловч цаашаа яриа үргэлжилсэн. Сайхан жишээнүүдээр илүү гоё чөлөөтэй яриануудаар баяжсан байгаа. Энэ хүртэл сонсон сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Та бүхэн энэ мэдээлэлээ бити зүгээр аваад үлдээрээ бити зөвхөн өөртөө үлдээгээрээ тэгээ бус хүмүүстэй хуваалцаарай. Заалж шеэрлэхгүйгээр та зүгээр яг дамжуулаад ярьж болно шүү дээ. Тэгээ шеэрлүүл сайн байна. Apple Podcast дээр бас ревю бичвэл сайн байна. Бидэд одоо буцаад яг чагсаалтаа хараагүй болоо да буцаад топ 5 руугаа орсон ороогүй. Ямар ч байсан ормоор байна тэгээд манайхыг сонсдог дэмждэгт баярлалаа. Тэгээд холбогдороо ирэх дугаараар уулзцаая. Шеэрлээс гадна гол нь өөрсдөө үйлдэлийг өөрчлөх нь чухал байгаа шүү. Харин дээ. Бити ашиглахгүй байлгаа дээ. Харин загнацсан. За ингээд нэг дугаарт 2 удаад баслаа гэж. Одоо ч ихнээсээ дуслаа баярлалаа. Баярлалаа багшаа. Оролцсон. Өрсөнд баярлалаа та баяртаа. Маш олон гоё хэрэгцээтэй мэдээлэлүүдийг аваад бүр маш баяртай байна билээ. Оюуны цэнгэл эдэлсэн үү? Оюуны дэлгэр эдэлжтэй. Тэгээд оюун дэлгэр багш маань гоё хүн байна. Ярихад ч гэсэн гоё хүн байна. Тэгээд хүмүүст уламжилж явж байна. За. Тэгээд оюун дэлгэр багш кул багш гэдэг мэддэг байсан. Тэгээд баяртай бүгдээ хайртай шүү. Баярлалаа. Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим намайг өчсөн би маш тайван байна яг л талалам shit and I'm sailing in I'm just feeling like la chill like la was standing I'm just feeling like la чөтгөр шиг хүмүүсийн борхны дурыг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дурыг би мэдэн намара мотлон их тайван
Надтай хамт өөрөөр төнцөд